Орой мэдрэг үзэгчтэй өнөөдрийн та бүгдийн ажил үйлс өдрөг бүтэмжтэй байсан гэдэгт итгэлтэй байна. 25 дугаар суугт телевизийн дуустдаггүй яриа хилцүүлэг энэ удаагийн дугаараа өргөн барихад бэлэн болж байна. За тэгэхээр 2026 гарснаас хойш нийгэм улс төрийн амьдрал буцалж байна. За өөрөөр хэлэх юм бол эх 2027 онд ерөнхийлөгчийн сонгуультай за 2 жилийн дараа мөн их хурлын сонгуультай иргэд та бүхэн мэдэж байгаа. За тэгвэл улсын их хурлын хаврын чуулган нээлттэй хийж байгаа энэ цаг үед бид бас яг улс төрөөр амьсгалах нь зүйтэй болов гэж бодож байна. За тэгэхээр энэ удаа бид яг энэ сонгуул гэж ер нь чухам юу болж байна? Сонгуулийн тухай хууль, улс төрийн намын тухай хуулиас гадна энэ улс төрийн намын санхүүжилт, за мөн эмэгтэйчүүдийн квот, за сүүлд бас төрийн тэргуун болон нэр бүхий гишүүдээс их хурлын гишүүнээс эргүүлэн татхаас шинэ хуулийг өргөн барина гэсэн саналыг гаргаж байгаа. За сонгуул болох гэж байгаа юм чи мэдээж санал авахын хар машин, за мөн гар аргаар тоолох хийгээд за ер нь олон улсын шиг хандлага ер нь ямар байгаа талаар нэр бүхий дөрвөн зочинтой ярилцъя гэж шийдсэн юм аа. За ингээд хилцүүлэлт хүрэлцэн ирсэн та дөрөвтэй талархлаа илэрхийлээ. Оршлоо аль болох товчхон хийхийг тэгээд зорилоо. За тэгээд бид тав өнөөдөр ярилцах сэдв бол мэдээж сонгуулийн эргэн тойронд. Гэхдээ мэдээж энэ дэлгэцэн дээр өнөөдөр сэдвтэй холбоотой хэд хэдэн кейсүүдийг харуулна. Тэгээд та дөрөв бол зарим нэг нь улс төрийн намд хараалтай. За нөгөөс нь улсыг хөндлөнгийн гэж одоо хэлж болох хүмүүс. Гэхдээ та дөрөв бол хатуу гишүүлэхээс илүүтэйгээр бас нам дотроо нэлээд байр суурьаас илэрхийлдэг бас тийм хүмүүс байгаа гэж би найдаж байна. За өнөөдрийн манай хилцүүлэгт Додном доржийн сан сэр Монгол улсын их сургуулийн бизнесийн сургуулийн багш доктор Арднаас хэдийн даваа дорж эдийн засгийн ухааны доктор судлаач Ламжавын Золбаатар улс төрийн барометр судалгааны МЭК компани захирал улс төр судлаач Алтан хуйгийн бар хүү судлаач инженер санхүүч хэдүүл ажил хэрэгтэй бол их шуурхалан орноо. Би өнөөдрийн хилцүүлгийг хийх болсон шалтгаан юу гэхлээр мэдээж хоёр сонгуул бол маш ойрцсон байна. 24 оны сонгуул бол саяхан мэл санагдаж байна. Гэтэл ингээд дундаа орчихсон. За ерөнхийлөгч бол мэдээж үндсэн хуулийн өөрчлөлөөр 6 жил болоод 2027 он болох хуваарьтай байгаа юм. За тэгэхээр эхний асуулт юу вэ гэхлээр яг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа сонгуулийн тухай хууль маань яг Монголын онцлогч ер нь хэр таарч тохирж байгаа вэ? Мэдээж цаг үеэ дагаад бол ингээд аливаа нэгэн хууль бол шинжлэхдэх нь бол жам ёсны асуудал баг. Яг одоо бид өнөөгийн хуулиараа 27-28 оны сонгуулийг хийхэд ер нь зөв үү гэдэг талаас ингээд ярилцъя. За тэгээд богинохоо хариулаад үндсэн асуултад оръё. Золбаатар. Нэгдүгээр 27-28 бош 28 оны сонгуулийг ярьж байгаа хэл та. 27 оных хууд ерөнхийлөгчийн сонгуул ойлгомжтой. За 27 он парламентын сонгуул, их хурлын сонгуулийг бид дандаа өөр хийсэн. Нэг сонгуулийн өмнө нөгөө засаг барьж байгаа нам нь сонгуулийнхаа тэр тогтолцоог өөрчлөөд янз бүрийн л дандаа өөрчлөлт хийсэн. Тэгэхэд бол бүх одоо тэр өөрчлөсөн хувилбарууд дээр өөрийн давуу тал сул талууд байгаа. За тэгэхэд одоо яах хэрэгтэй гэхээр нэгдүгээр сонгуулийн хууль өөрчлөх юм бол одоо өөрчлөх хэрэгтэй. Өмнөх одоо хаврын биш. Хоёрдугаарт заавал өөрчлөх хэрэгтэй юу гэдгийг бас бодох хэрэгтэй. Таны бодлоор. Тэ. Энийг бол одоо яаж ч байсан сонгуулийн өмнө солилдгоо болох хэрэгтэй байна. Одоо байгаа дээрээ дасан зохицоод явах хэрэгтэй ч үгүй магад. Хатуу байр суурь бол сонгуулийн яг өмнөх хавар нь биш ээ. Хэрв тэр сонгуулийнхаа хуулийг их хурлын гишүүд өөрчлөхөд бол одоо өөрчлөх хэрэгтэй. Тэгээ улс төрийн намын өөр төр нэр дэвших сонирхолтой этгээдүүд нь тэрэндээ бэлдээд тэр тогтолцоонд тэр хүрээндээ амжиргалтай. Ийм л. Даваад орч. За тэгэхээр ойрын өнгөрсөн 3 сонгуулаа харах юм бол бид нар яг сонгуулийн өмнө сонгуулийнхаа тогтолцоогоо эрс өөрчилж ирсэн. Хэрвээ санаж байгаа бол 16 оноос эхлээд 16, 20, 24 он. 24 онд томсгосон тойрог болгоод бүр бүсчилсэн хөгжил яриад гисэн. Гэтэл бид нар бол бүсчилсэн хөгжил гэдэг юмыг бол 2000 оноос эхэлж ярьж байгаад ингээд үе ярьж байгаад мартаад ингээд хаяа яваад байдаг байсан. Гинт сонгуулийн өмнө нөгөөтгөөс санаад улс орныг хөгжүүлэх гэж байгаа их гоё зүйлүүд ард түмэнд ярьж эхэлсэн. Гэхдээ энэ бол улс орныг хөгжүүлэх гэж байгаа ард түмнийхээ амьдрал сайн хийх гэж байгаа юм огт биш. Энэ бол яаж одоо энэ ирэх барьж байгаа нам гарах уу?
яаж бид нар одоо олох болох вэ гэсэн ганцхан асуудлыг шийдчихсэн. За 28 оны сонгуулиар бол энэ асуудал давтагдана гэж би харж байгаа. Яагаад тэгэхээр би өнгөрсөн 3 сонгуулийг харахад яг л ийм байсан. Аль нам нь хамаа байхгүй, ардсан нам бай, ман хамаа байхгүй. Юус их барьжсэн намын ганц шийдэх асуудал бол бид нар яаж ахиж их мэдлэг үлдээх вэ гэдэг л асуудал шийддэг. А гэхдээ энийг бол ард түмэнд хилдэхгүй, ард түмэнд их гой ганга юм ярьдаг. Өнөөдөр хэрвээ одоо ингээд чи 2 жил өнгөрчлөө сонгуул бүсчилсэн хөгжлийн талаар ярьж байгаа хүн байна уу? Байхгүй, нэг ч байхгүй. А гэтэл сонгуулийн өмнө улс орны чинь бүсчлээд хөгжөөлээд бүр өстө хөл дөөрн тогтоогод ард түмний чинь чигтэйгээ сайхан болно гэж ярьж байгаа. Өнөөдөр байхгүй байгаа байхгүй. Бид нар ингээд дорн мартдаг. За тэгэхээр би юу гэж хэлэх гэж байна гэхээр 28 оны сонгуул бол бас өөрчлөгдөнө. Одоо бүсэлсэн хөгжлөө бид нар мартна. За тэгээ жижигрүүлэх нь үү, яах нь үү? Тухайн үед нөгөө ирэх барьж байгаа номд аль нь ашигтай вэ гэдэг тэр асуудлыг л шийдээд явнаа. Тэгэхээр одоо бид нар одоо энд суучаал ингээл уулна ярьдیں۔ Бүх зүйлийг л одоо ингэмээр байна, тэгмээр байна. Харамсалтай нь энэ хизээч амьдрал дээр биелдэггүй. Тэгэхээр би бас энэ сценараараа явах байх л гэж ингэж харж байгаа. За тэгэхээр 48 гишүүнээс нь эхлээд тайлбарлах юм бол одоо сонголтын хуудсан дээр мань нам давуулаач гэдэг сонголт гараад ирсэн байх юм байна. За та дэмжиж байгаа зөв гэж үзсэн, мөрийн хөтөлбөрөнд таалагдсан тухайн намыг дуулах үе дээр тэр намын чинь Монгол улсын нийт сонгогчдын хэдэн хувийг сонгосон бэ гэдгийг шалтгаалаад түрүүчийн нөгөө 48 гишүүнтэй хувь тэнцвүүлээд улсын хурлын гишүүн болох юм байна. За ингээнээр тайлбарлах юм бол таны дэмжсэн намыг Монгол улсын нийт дэмжигчдийн 50% дэмжсэн байна гэх юм бол 24 гишүүн болвол яах вэ гэхээр тухайн намыг төлөөлөөд улсын хурлын гишүүн болох юм. За нөгөө талдаа 78 маань өмнөх сонголттой яг л адилхан байдлаар болоо сонгогдноо. Гэхдээ нэг өөрчлөлт орж ирж байгаа. Энэ хүү 78 маань өмнөхөөс арай илүү томцсон тойрог болоод орж ирж байгаа. За сайн бацгаана. Тэгээд бас парламентын арчилтаа Монгол улсын хувьд сонгуул бол яхаа аргагүй одоо тулгын чулуунуудын нэг байгаа. Тэгээд сонгуул ер нь яах гэж оршин байдаг вэ гэдгийг бид бүгд мэдж байгаа. Энэ бол төлөөллийн ардчил төлөөллөө бол хангалттай хамруулж байна уу. Тэгээд төлөөллөөрөө гарч ирсэн одоо улс төрийн намууд нь тогтвортой үр дүнтэй юм засгаа байгуулад тэр төлөөлж байгаа хүмүүс дээр одоо үр дүн гаргаж ажиллаж байна уу гэдгээр хэмжигддэг тийм. Тэгэхээр өнөөдөр бид нар өнөөдрийг хүртэл бол харьцангуй богино хугацаанд 30 гаруй жил явахдаа алдаа оноо зөндөө юм туулаад явж байна. Сая манай судлаач шинжээчнэр ярьж байгаатай санал нэг байна. Үе өөрчилж үзэж байна, явж байна. Тэгээ таны асуултыг би ойлгохдоо цаашдаа одоо бидний явж байгаа энэ парламентын 24 оны сонгуулийн хууль одоо зөв байна уу те парламент дээр. Өөрөөр хэлбэл холимогийн тогтолцоо маань зөв байна уу гэж ойлголоо. Тэгээ бид нар бол жил бүр ингээд ер нь ахицтай явж байгаа болов гэж одоо найдаж байна. Ялангуяа энэ сүүлийн сонгуулийн тогтолцоо бол бид нар үндсэн хуульдаа өөрчлөлт оруулад одоо 1-2 нам одоо засгаа бүрдүүлээд тэгээ олон шүүмжил араасаа дагуулад үе тогтвортой биш байгаад үр дүнд нь иргэд тохирдог, бизнесүүд тохирдог, эдийн засаг нь тааруу байдаг. Энэ зүйлийг л одоо өөрчлөх гэдэг нь гэж харж байгаа. Тэгэхээр үүнд бол энэ олон улсын судалгаануудаас харахад ер нь холимог тогтолцоо бол их хамгийн үр дүнтэй Монгол тохирох юм байна гэдэг ийм судлаачдын бас дүгнэлтүүд байгаа. Тэгэхээр миний хувьд бол энэ пропорционал болон энэ мажоритар энэ холимог тогтолцоогоо улам одоо бэхжүүл сайжруулж явах нь зохистой гэж бодож байна. Барах уу? За сонгуулийн процессын асуудал яг сонгуулийн одоо хуультай холбоотой асуудал бол нэг бас их чухал асуудал биш ээ. Эренбэлэх юм бол мэдээж төрийн тогтолцоо бидний энэ үүсгэж байгаа энэ тогтолцоо чинь өөрөө одоо туршаад үзсэн 2 жил явж байгаа энэ бүтэц чинь өөрөө хэр оновчтой вэ гэдгийг бид нэр ярих хэрэгтэй асуудал байхгүй. Төлөөллийн арчил гэж ярьж байна. Төлөөллийн арчил чинь байгаа мó байхгүй мó. Энэ арчил гэдэг үг чинь яг ямар ч утгатай. Ард түмний засаглал гэсэн үг тийм үү? Тэгээс парламент чинь ард түмэн засаглаад байгаа юм байгаа мó. Үндсүүл дээр чинь бичсэн байгаа шүү дээ. Та хэн нэгнээр заавал сонгосон дээр төлөөлөөч тэр төрийн эрх мэдэлтэй хүрнэ гэдэг. Төлөөлөл энэ чинь 90 оны үндсүүлч тийм 60 40 оны үндсүүл бүгд адилхан энэ тэр өгүүлбэр л явж байгаа байхгүй. А гэхдээ тэр төлөөлөөр дамжуулаад арчлан бий болоод ард иргэд засгаа бариад хизээш тийм байхгүй байгаа. Өнөөдөр хэн засгийн эрхийг барьж байгаа юм. Өнөөдөр бүлэглэлүүд за хувилдагч нар за эрх мэдэлтнүүд эдийн засгийн хэн эдийн засгийг атгах гэж байгаа нь
засаг барьж байгаа. Асуултанд хариулт авах. Тийм учраас би энэ асуултанд маш тодорхой хариулж байна. Тийм учраас бид нар өнөөдөр сонгуулийн арга хэрэгсэл, сонгуулийн энэ хэлбэрийг ярихаас өмнө бидний сонгох гээд байгаа тэр тогтолцоо, бүтээх гээд байгаа тэр систем чинь өөрөө хэр зөв бэ гэдг дээр ядахнаа нэг өчүүгэн ч гэсэн жоохон дүгнэлт өгөх хэрэгтэй. Өнөөдөр 126 болголоо гэдээ юу сайжирсан юм? За юу сайжирсан? Ард түмний амьдрал сайжирсан уу? Ядуурл буурсан уу? За нэг ажилгүйдлийн статистик ярил би ингээд тоотоо хэлж чадчихна. Огт буураагүй. Сүүлийн 10 жилийн статистик ярьсан ч болж байна. Огт буураагүй. Тэгэхээр өнөөдөр бол энэ 126, өнөөдөр энэ холимог тогтолцоо орж ирлээ. Өнөөдөр тэр 48 78 болголоо гэд яг иргэн хүний өрхийн орлого нь яаж сайжирсан? Юугаар нэмжсэн? Шударгаас яаж бий болсон юм? Бүх юм яг бахивадгаар л байгаа байхгүй. Тэгэхээр тоон нэмлээгээд нэг жижиг сайжиг тэр техникийн асуудал холимог болголоо мажоритар эдийн хувь нэмлээгээд Монголын ард түмний амьдрал сайжрахгүй байгаа байхгүй. Энэ дээр бид нар ярилцах хэрэгтэй болоо гэж бодож байна. Яг гүйцэтгэх цэцгэл дээр ажиллаад ирээд үзсэн чинь энэ хуулиасаа гадна хувь хүний системийн шин чанартай авилгад Монголын тэр сонгуулийн систем бүгд талаараа ялзрах ийм торгой ирмэгдэр хөдөрж. Ийм учраас энэ түүхэн эзэгтэй цаг үед Монголын заяа их гэж бидэнд доногдсон хувь томлон бол амь бие үл хайрлан тэмцэж дайц байхгүй учраас авилга ашиг сонирхлын зөрчил байхгүй явж ирсэн учраас бид өнөөдөр энэ түүхэн үргээ гүйцэтгэх ёстой гэж ухамсарлаж гатуу тэмцэж эвлэрэхгүй шударгасны төлөө тэмцэнэ гэдгээ илэрхийлж би энэ мэдээллийг хийж өнөөдрийн сайдыг томилуулах асуудыг ч оруулж байгаа. Ер нь тулаан дуутчлаа тий. За уул нь эвтэйхэн зөөлөн ихлэх гэж бодсон чинь юу гэж шууд дүгэл дуудаж байгаа юм байна. За нэг юм хэлээ. Өнөөдрийн хэлцүүлэгт бол улс төрийн намуудын эрдэмтэн судлаачдыг бол урьж ирүүлэх байсан боловч за шууд дурдчихъя тий. Монгол Ардын нам Иргэний зориг ногоо 8 хоёр бол ингээд ирнэгээд за яг эцсийн мөчд одоо шалтгаан кэзэлүүд төр шалтгаан тоочод ингээ ирээгүй. За мөн сонгол ерөнхий хороо өөрийн хүнөө өгнө гэдээ бүр зааж уулсан байсан боловч эцсийн мөчд бас нэг шалтгаан тоочод явсан. Тэгээ би сүүлд нь бодсон л доос нэг төрийн албан гэдэг юм уу өөр бас намын тийм дарамжхал ер нь байдаг юм байна. Одоо тэгээ яалтай байлаа. Ямар ч энд ирсэн ардс нам хүн нам за одоо нэвслийн хүмүүст бас талархлаа илэрхийлээ. За мэдээж судалгааны байгууллагын бас энэ чаас байр суурь илэрхийлээ явах нь би зүйтэй болов уу гэж бодсон. За тэгээд ажил хэрэгэ үргэлжлүүлээ. За ерөнхийлөгчийн сонгуул бол харьцангуй ингээд нэг бүх ард түмнээ сонгодог учраас бол одоогийн хуулиар ингээд явхад бол айхтар одоо улс төрийн намуудаас бол нэг тийм шүүмжил гарахгүй баг. А гэхдээ нэг юм байна. Иргэд нэг юм яриад байгаа. Зарим намууд ч гэсэн ялангуяа улсын хурл суудлаггүй. Хуулиар бол парламент суудлаа нам бол төрийн тэргуунд өөрийнхөө үнийг нэр дэвшүүлэх хэрэгтэй. А гэтэл бусад улс орнуудад заавал парламент гэхээс илүүтэйгээр бие даагч нар хүртэл ингээд өрсөлддөг те одоо орж болдог. Иргэдэд сонголт өгөхгүй байна гэж яриад байгаа. Өөрөөр хэлэх юм бол бид одоо энэ улс парламенттайгаа 5 нам эвслийг бол тань штэ мэдэн штэ. Ягаад өөр цоош нь одоо юм хүчин нэр дэвшчихээг одоо гаргаж тэр боломжийг бүрдүүлэхгүй байгаа юм гэж ярьж байгаа. Тэгэхээр та нар энэ дээр ямар бодолтой байдгийг. За энэ дээр олон зарим улсад яг таны хэлж байгаа хувилбар байгаа юм. Иргэдээс одоо намайг дэмжижээвэл тэдэн хүний гарын үсэг авч явахаар дэвшнэ гэдэг. За тийм байгаа. Гэхдээ нөгөө талаас парламентад 4% санал авч чадаагүй нөхдөөтэй парламент ороогүй гэдэг. Тэд нэр ерөнхийлөгчд нэр дэвшүүлэх хэрэг байгаа мó бас. Тэр үзэл бодлоо хүн тулгаж явах боломж байгаа мó. Тэгэхээр намаа байгуулчлаа. Намаа 4% авчлаа. Тэгээд тэр ерөнхийлөгч нэрээ дэвшүүлэлтэй. Юу нь болохгүй байгаа. Тэгэхэд ер нь бол одоо энэ иргэдээс шууд ерөнхийлөгчийг сонгодог энэ тогтолцоог бид нэр энэ хувилбараараа нэг нэлээд олон жил амьдэрсэн. Энэндээ дасан зохисож байна. Яг энэнийхээ хүрээнд амьдраад сурж штэ. Энийг өөрчлөх шаардлагагүй. Яг ерөнхийлөгчөө сонгодог. Ялангуяа Монголын 2 танхимгүй 1 танхимтай парламентад ерөнхийлөгч нь дээд танхимын функцийг тодорхой хэмжээнд хийгээд байгаа юм. Сайн муу зөв буруу нь бол өөрөөр. Гэхдээ бас нэг дээд танхимын одоо орлоод яваад байгаа. Шууд бусаар орлоод яваад байгаа. Тэгэхээр одоо энэ тогтолцоонд л байх хэрэгтэй. Зарим их олон улс парламентаа цаа ерөнхийлөгчөө сонгодог байжгаад жишээлбэл Чех хэдэн 10 жилийн өмнө байна уу да бүх нийтээ сонгодог болсон шүү дээ. Бас л одоо харж үзэж байгаа л одоо за тэг хэрэгтэй байна гэдэг л явсан. Одоо н Казахстан бас үндсэн хуулийг өөрчлөнөгээд бас манарчсан л явж байгаа шиг байна лээ. За бас 2 танхимтай байснаа 1 танхимтай болгох юм ярьсан л явж байгаа юм тий. Тэгэхээр бүх тогтолцоон дээр тодорхой хэмжээний сул давуу талтай. Одоо бид нар тогтолцоонд дасан зохицоод амьдраад эхэлж гисэн. Энэ дээр байхад бол ерөөсөө буруу юм байхгүй. За. Одоо сонгуулийн хуулиндаа заасан учраас бид нар энэ хуулиа дагаал явна. Түүнээс биш одоо юу гэдгийг ахаал божигнуулаад
өөр хүн дэвшүүлээ барья гэдээ явах юм бол бас зохимжгүй юм бол гэж би харж байна. Тэр тусмаа манайх шиг популистууд одоо амархан үрждэг хөрсөн дээр бол наа чин бүр болохгүй гэж би харж байна. Нэг асууч танаа жилийн дараа сайх хүнээ бэлдсэн үү? Нэр нь тодорсон уу? Энэ талаар одоохондоо ямар ч мэдээлэл алга миний хувьд бол гэхдээ тодорхой цаг хугацааны хувьд мэдээж хүн тодорхойд явах бах. Манай намаас бол хангалттай одоо ерөнхийлөгч дэвших юм хэд хэдэн хүмүүс байгаа гэж би ингэж харж байгаа. Тий 50 нас хүрсэн. За тэгээд ингээд олон түмэнд танигдсан ийм одоо шудраг хүмүүс бол хангалттай гарч ирнэ. Тийм болохоор одоо таны асуултанд хариулахад манай энэ манай чинь юу шүү дээ нийт иргэдийнх нь 27% нин ядуу шүү дээ. Сая орчим хүн нин ядуу байхгүй юу? За тэгэхээр энэ сая орчим хүмүүс нин ядуу 3.5 саяын нин ядуу байна гэдэг чинь энэ дээр популистууд янз бүрийн одоо юм ярьдаг хүмүүс гарч ирэх юм боломж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол болохгүй. Хуулиараа одоо түрүүний судлаач хэлж шүү дээ 4% дээш санал авчих ядгатай эхлээд дараа нь тэгээд одоо дэвшиж болно. За танаа намыг ойлголоо. За тэгэхээр би энэ дээр бол тийм л бодолтой. Би хэдүүлээ хуулиад байгаа гэсэн л ийм л зүйлийг хэлж болж байна. За ерөнхийлөгчийн сонгуул мэдээж бид нар одоо хуулийнхаа дагуу явна. Яаж сайжруулах уу гэдгийг хэрвээ асуувал их олон юм ярина. Бид нар үндсэн хуультайгаа холбогдно. Тэгээд би тэгж асуултыг бол харсангүй. За Монгол улсын ерөнхийлөгч бол яг хувь хүний хувьд их онцгой одоо фигур гэдэг юм уу та. Тэгэхээр бид нар хүн намын хувьд бол хамгийн одоо олон хүний одоо итгэлийг даах ийм хүмүүсийг дэвшүүлж ирсэн. Бид нар анх удаа бас намын гишүүн бус одоо боловч одоо ард иргэдээс ерөнхийлөгчөө сонгоё гэдэг аян бас манлайж оролцож тухайн жилүүдийн сонгуулиудыг маш сонирхолтой өрсөлдөлтөй болгосон. Тэгэхээр миний хувьд зөвхөн хувь хүний байр суурь бол аль болох өрсөлдөөн их гарах тусам сонголт их байх тусам одоо олон хүмүүсийн бас итгэл тэгээ төрд итгэх сонгуульд итгэх итгэлүүд бий болох болоо. Тэгэхээр аль болох олон нам олон одоо нэр дэвшигч заавал намаас байх, нам биш байх үл хамаарч өрсөлдөөн их явагдаасаа бодлогын мэтгэлцээнүүд их хийгдээсээ үр дүнд нь бас иргэд хожоосоо ийм л одоо сонирхолтой. Танаас асууж байгаа нь их хурл одоо судалтай 5 нам эвсэл байхад хангалттай. 5 нэр дэвшигсэн үг л дээ. Тэгээ одооныхоо хуулиар бол тэгээд хангалттай л гэж байна. Хамгийн гол нь яаж намууд тэр тодорхойлж байна, ямар зарчим барьж байна гэдэг энэ намуудын өөрсдийн бас чухал шийдвэртэй. Барх уу. Тий бид нар энэ засаглалынхаа хувьд ерөнхийлөгч хинбэ гэдгээ эхлээд бодож ойлгох хэрэгтэй байхгүй. Ерөнхийлөгч бүх ард түмнээс мандат авч сонгох гэж байгаа. Монгол улсын төрийн тэргүүн гээд гадаад дотоодод ажиллахдаа Монгол улсыг төлөөлж байгаа. Олон улсын байгууллага гадаад дотоодод ажил хийнэ, гэрээ хэлцээр хийнэ. Гэхдээ тэр хүн төсөв захиран зарцуулдаггүй. Төсвийн эрх мэдэл байхгүй. Зато юу яхаар бүх ард түмнээс мандат аваад өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрт өрсөлдөг. Амлалт өгнө. За нөгөө ажилгүйдлэг чинь юм болгоно, ядуурлыг чинь юм та нарыг ийм сайн сайхан болгож өгнө амлалт өгж өрсөлдөдөг юм аа. Тэгэхээр бид нар энэ ерөнхийлөгчийн институт гэдэг нэг завсрын институт байгаа даа. Та яг ямар одоо засаглалтанд оруулах гэж байна? Энэ бол нэг гүйцэтгэх засаглалын нэг юм завсрын институт. Энийг нэг талд нь гаргах хэрэгтэй. Энд чинь одоо төрийн тогтолцоонд юм гажигтай бид нар ингээд 30 жил яваад ирсэн байхгүй. Бид нар эндээ яваад асцсан юм ингээд ядуу ингээд инженер байгаад бай гэж. Би одоо хэлж байна. Тэгэхээр өнөөдөр билж ш төрийн тэргүүн гэдэг те гадаад дотор Монгол улсыг төлөөлж байгаа бол тэгвэл бид нар засаглалынхаа энэ хэв хэмжээг
нэг талдаа зөрөгтэй шийдэлт. Нэг бол ерөнхийлөгчийн засагтай бол нэг бол сонгуулийн парламентын засагтай бол. Ийм холимог хайбрид маягийн ийм байдал чинь бидний хөгжилд тушаасаад болж байна. Танд ойлгомжгүй байна. Тийм учраас бид нар эхлээд энэ тогтолцооныхоо зөв буруу сайн ярих хэрэгтэй. Тэгээс одоо тэнд систем нь угаасаа ийм зөв биш стандарт ус байгаа тохиолдолд ямар ч мундаг хүн очсон энэ сайн ажиллаж чадахгүй. Монгол ус өгчихгүй. Ийм хэлэх гээд байна та. За. Бүх тогтолцоон дээр нь сул давуу тал байгаа юм шүү дээ. Тэ. Бид нэр одоо нэг хагас ерөнхийлөгчийн хагас парламент дээр ингээд дасан зохицоор нэлээд удаж штэ. Тэгээ Монгол улс нэг муу яваагүй штэ. Монгол улс, Монгол хүний амьдрал нэг бүр нэг тартагтаа тулчихсан. Одоо бид нар сүнлөө гэсэн юм байхгүй штэ. Бид нар ер нь дэлхий дээр ингээд бусад улстай харьцуулахад нэг тэгээ сүнлэгч юм дээ штэ. Надад одоо нийт хүн ам шиг 31 ядуу байна гэдэг хажууд хүн чинь 4 сая. Бид нар нэг ядуу гэж. Уучлаарай. Хинний захиалгаар хуурамч мэдээлэл бэлтгэдэг улсууд сайхан амьдарчаж магадгүй. Гэхдээ өнөөдөр дэлхийн стандартаар одоо өнөөдөр та хоногт нэг 2.5 доллар юм уу 3 доллар орж бол та нэг ядуу гэж байна. Монголд үзэсгэлэн байхгүй. Монгол дайм байхгүй. Монголд янз бүрийн мөрөглөө жоохон бодтой бай, жоохон прагматик хандаа нэг гой сайхан юм яриад одоо бус таалагдсан ингээд хантаас нүдэ нэрдээ. Гэхдээ бид чинь аяртманд бодлол нүдэ нэг л амьдч байгаа шүү. Гадахтаа ядахтаа ийм яриа хүсчихсэн шүү дээ. За. Улсын их хурлын сонгуулийг явуулах энэ өдөр нь бүх ард түмний баярын өдөр боллоо. Манай орны түүхэнд анх удаа саналыг нууцаар урах үндсэн дээр нийтийн тэгш шууд сонгуулиар төрийн дэд байгууллагыг сонгож байна. Дараагийн нь орж байгаа шүү тий. За ерөнхий сонгуул ийм байна тэгвэл. За тэгвэл их хурлын сонгуул та түрүүн хэллээ. Хоёуланг системээр те тогтолцоогоор ингэ явсан. Мажоритар, пропорционал те. Энэ манад болж байна. Одоо та бүхэн харж байна те 76% 126 болцсон. За мэдээж эрэгтэй эмэгтэй хүмүүс ковотыг хүртэл чинь заагаад явчихна. Намууч гэсэн өөртөө боцоо тогтооцсон байгаа. Манад одоо яг энэ холимог явах нь бол таны судлаач хүний хувьд бол яг зөв гэж харж байна эсвэл явандаа бас илүү бас альтернатив гэм хөлбөрүүдийг туршиж болох уу? Би ер нь илүү урт хугацааг хардаг. Тэгээ ялангуяа төрийн нийгмийн улс төрийн тогтолцоо бол нэг 4 жилийн дотор туршигдаад сайн мөн бол мэдэгдэхгүй. Тэгээ бидний нэг сул тал бол маш их олон түрүүн хэлж шít одоо сонгуулийн өмнө л өөрчлөгддөг. Тэгээ иргэдэн тухайн тоглоомын дүрмээр 4 жилийн дараа мартаад төлөвшөхгүй байж дахиад нэг өөр дүрм орж ирдэг. Тэгэхээр ер нь бусад улсуудыг харахад ялангуяа амжилттай яваа Германч байт юм уу? Шинэ Зеландч байт юм уу? Оргилцсан шүү. Тэр жилдээ сонгуулиудаа өөрийнхөө сонсоо тий. Энэ хараа таны ярьж байгаа ч гэсэн хайрын цаг байна тий. Тэгэхээр би бол асуултыг надаас асууж байгаа юм болов судлаач хүний мөн намынхаа байр суурийг л илэрхийлье гэж байгаа тий. Тэгэхээр бид нар энд судлаач нар ирсэн болов гэж би ойлгосон шүү дээ. Зур бүрнээ судалж байгаа тийм. Түүнээс ингээд дундуур үг тасалтай бүдүүлэг юм нөтөд ч одоо хаасаг үлээ шүү дээ. Тэгэхээр бидний хувьд бол ямар байр суурь байна гэхээр аль болох тогтвортой илүү сайжруулад яваасай л гэж хүсэж байгаа. Ялангуяа олон дотоод гадаадын судалгаануудаас харахад энэ пропорционал холимогоо харин ч бүр пропорционалыг их болгох замаар энэ улс төрийн намуудыг төлөвшүүлэхгүй бол манай намууд дээр бол бас асуудлууд их байна л да. Тий. Тэгэхээр энэ байдлаа бид нар илүү яаж сайжруулах вэ? Харин 50-50 руу яаж төхүүлэх вэ? Тийм боломжууд юу байна гэдэг дээр бид нар судалж байна. Тий. Энд дээр нэмээд асуучих та товч хариулаарай. Танаа хүн нам их хурлд 12 суудалгүй. За суудалтай байлаа гэж бодъё те. Засагт ороогүйсэн ч гэсэн таны байр суурь хэвээр юу? Хэвээр. Тэгээ бид нар бол засагт орсон үл орсноос хамаарат би бол цэвэр судлаачийн шинжлэх ухааны байр суурин дээр л байдаг хүн гэсэн тий. Гоё болж шүү. Юу асуултыг ч марчлаа. Ямар асуулт асуусан? Одоо явж байгаа нөгөө их хурлын сонгуул, парламентын сонгуулийн холимог систем ер нь цаашдаа ингээд те өрөмшүүлээ нутагшаа явах зүгүүл гэж байгаа. За яг сая өнгөрсөн сонгуул дээрээс зүгээр бодит хэдүүлээ амьдралыг харъя л да. Одоо ингээд судлаач ярьж штэ. Холимог зүгээр байт юм аа. Профессионал руу өшөө илүү явъя гэдэг ч юм уу тийм үү? Гэтэл сая би ч бас тийм бодолд болсон. Гэтэл 24 оны сонгуул яасан гэж жагсаалтаар орж ирсэн хүмүүс бүгд захиалгатай өөрөөр хэлэх юм бол нүүрсний хулгайчтай хамгаалж орж ирлээ шүү дээ. Хоёр намаас.
Би шууд хэл. Танаа намж байгаа мó? Манай намж байгаа. За. Орж ирэл сая юу болов өчнөө хэрүүл маргаан болсныг Монголын ард түмэн бүгдөө харлаа шүү дээ. Агтал жагсаалтын бүгд нөхдүүдэд дэмжиж шүү дээ. Тэгэхээр энэ яадгүй гэхээр энэ удирдлагад одоо их нь байж шүү дээ. Ямар хүнийг жагсаалтаар гаргая гэдэг. Тэр хүн хэнийг одоо дэвшүүлэхээ мэдж байгаа байхгүй. Түүнээс биш ард түмэнд хэрэгтэй судлаач байд юм уу? Энэ төсөв мэддэг, энэ мөнгөний бодлого мэддэг хүнийг оруулж ирэхээс илүүтэй хэрвээ би буруу замаар будаад хийж байгаа бол өөрийгөө хамгаалагч нарыг гаргаж ирдэг юм сөрөг тал харагдлаа шүү дээ. Тэгэхээр энийг одоо яах юм бид нар өшөө дээш нь тоогоо нэмэх юм уу, нэмэхгүй юм уу гэдэг асуудал байна шүү дээ. Тэгэхээр яг монголч нь тэр профессионал систем нь яг таарах юм уу, таарахгүй юм. Өнөөдөр бид нар нэг ядуу байна, иргэдэн нэг ядуу байна. Бүгднийг худлаа биш шүү дээ. Мөнгөөр л бүгднийг худалдаж авч байгаа шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдэг бид нар энэ суучаад профессионал зөв байдیں۔ Англи тим байдیں۔ Швейцар тим байдیں гэдэг бол утгагүй байхгүй юу? Утгагүй. Тэгэхээр сая өнгөрсөн би ярьж байна дараа нь ярьдаггүй. Өнгөрсөн жилийн сонгуульд ерөөсөө л тийм болсон. Одоо өнөөдөр их маш олон хүмүүс нь асуудалд орсон эрүүгийн хэрэг үүсгээд ингэ явж байгаа гэдэг мэдээлэл бүгдөө харж шít. Хаава нөгөө ард түмний төлөө тэмцэх ёстой жагсаалтын гişүүд. Бүгдөө нэг хүнийг дэмжиж эсрэг талгаа дэмжиж явсан. Тэрийг үндсэн хуулийн цэцээр бүгдөө алдаатаа хууль зөрчсөн гэдэг ингэ гарцсан ингэ явж шít. Тэгэхээр бид нар бол ингээл ард түмэн амаараа шороо өмхөөл ингээл яваад байна шүү дээ. Энэ 30 жилийн хугацаанд бид нар 8 удаа их хурлын сонгуулийг явуулсан. Ихэнхдээ мажоритар тогтолцоо. Энэний 4 удаагийн сонгуульд Монгол ардын нам 60-аас дээш суудлаа авсан. 4 удаа шүү дээ. 4 жил. Та нар мартцсан байх. 92 онд 70 суудлаа. 2000 онд 74 ч үл баг. За тэгээд сүүлийн 8 жил татвалж байгаа шүү дээ. Одоо хэдв 16 онд 60 хэдэн суудлаа. 20 онд 60 хэдэн суудлаа. Энэ харах хэрэгтэй. Энэ нэг намайг муулж байгаа юм биш. Бид нар тогтолцоо сонгуулийн хууль гэдэг юмыг яаж өөртөө гэдэг юм уу хэн нэгэнд ашигтай байдлаар ингэж авсаас болоод энэ ардчил гэдэг юм олон намын хөгжил гэдэг юмд ийм саад тутгар учирдаг юм байна гэж хэлж байгаа. За түрүүн хэлдэг тэр тогтолцоогоо байнга юм уу эсвэл тэр нэг юм өөрчлөлт байх хэрэггүй ямар ч байсан. Нэг тоглоомын дүрмэндээ нэг сонгуулиас арай олон удаа тэр дүрмээрээ тоглоод үсчихэл хэрэгтэй. Тэгэхээр 20 сая ярьдаг үнэн шүү дээ. Тэр арчилсан намын ер нь жагсаалтаар орж ирсэн нөхдүүд нь тийм одоо юу энэ хурл илэнцгий хийж байгаа юм болгодог асуулттай. Зарим нь өөртөө ч хэлсэн шүү дээ. Би сонгуульд орж байгааг ч баг мэдээгүй. Тэгээ худлаад ярьж байхгүй да тэр чинь өмнө нь юу өвөжтэй хөрөнгө оруулалтын мэдүүлгээ гаргаж өгсөн л байж таараа шүү дээ. Тэгэхэд улс төрийн намуудын төлөвчлийн асуудал гараад ирж байгаа юм л та. Хэнийг гаргах уу? Дараа нь сонгогч нь за энэ ийм учраас энэ намын сонгох юм аа гэдгээ бас бодож сонгох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр одоо эцэтгэхэд бол за нэг тогтолцоогоор жоох удаа явагдгүй. Нэг удаа биш. Явсан шүү дээ тэгээд. Үгүй л дээ. Сая 126 болчиход 24 онд хийлээ шүү дээ. Тэр мажоритараар олон жил яваа үстэй. Гэхдээ тэр чинь бат дотроо байнга өөрчлөгдөж байсан байхгүй. Тий, жижиг том болгоод сонгуул болгохын өмнө нэг юм өөрчлөлт байсан. Тэгэхэд одоо 28 оны сонгуул дээр одоогоор 24 оны тогтолцооныхоо энүүгээрээ дахиад явчих нэг нь зөв л баг. Хэрвээ өөрчлөх юм бол одоо өөрчлөх хэрэгтэй. Тулгаж биш. Тийм л. Яг одоо иргэдийг хідэн хүн төр төлөөлт гэрнэ. Та юу гэж бодож байна те? Хороо. За дүүрэг. За нийслэл. Аймаг сум. Баг. За тэгээд багч яг бай те. За тэгээд энэ чинь иргэдийн төлөөлөгч нь хуралтай байхгүй юу? Манай системд өөрөө тийм. За тэгээд дээрээс нь их хурал ерөнхийлөгч гээд тэр хүн болгон иргэдийг төр төлөөлж байгаа хүмүүс. Таныг бараг 10 түн төлөөлж байгаагээд танд тэр төрийн эрхэнд нөлөөлөх дуу хоолойгоор ямар ч ирэх байхгүй байгаа Монголын иргэдэд энийг л би яриад байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарт өнөөдөр одоо жишээлбэл би одоо саяхан явсан та нар их мундаг улсууд сууж байна л да. Би хэлий. 2 сард жишээлбэл санаа Такачи парламентад тараасан шүү дээ. 24 он сонгогдсон парламент 400 гаруй хүнтэй парламент шууд тараагаад яагаад гэсэн гэхээр манайд парламентод сонгогдсон ерхий сайд. Би ард түмнээс мандат авмаар байна гэсэн. Мандат аваад 150
суудалтаас 300 гаруй суудалтай боллоо шүү дээ. Ард түмнээс мандат ард түмнийг төлөөлөх хэрэгтэй байхгүй тэр хүн. Өнөөдөр би хэлээ. Өнөөдрийн тогтолцоогоор та нар хагас профессионал яг сайн боллоо. Хагас профессионалаар ингэ явах юм бол намайг төлөвчнө гэж ярьж байна. Би бол үгүй гэж бодож байна. Магадгүй намайг төлөвчсөний дараа магадгүй бид нар энийг ярих илүү оромжтой биш магадгүй. Өнөөдөр босго даваагүй улс төрийн намууд тэдэрт өгсөн, тэдэрт итгэж өгсөн, тэднийг сонгосон хэдэн санал байгаа? 200 мянган санал байгаа. Тэрийг бид нар нөгөө төлөөллийн ардчил яриад санал гэгдүүлэхгүй зарчим яриад том намаа туугаад өгч үсттэй. Өнгөрсөн сонголоор тийм болоо үсттэй. Сонгоогүй. Ардын намыг ерөөсөө сонгоогүй, арчил намыг сонгоогүй, хүн намыг сонгоогүй, иргэний зориг намыг сонгоогүй байхад, үндэсний эвсийг сонгоогүй байхад тэдрээс жижиг намуудаас нь 2 том намаас нь 4-5 6 хүн төлөөлөд их хурд сууж байгаа үсттэй. Тэр хэний төлөөллөө? Би бол ард түмний төлөөлөл гэж харахгүй байна. Ард түмний төлөөлөл биш юм бол тэр хэний ч төлөөлөл биш гэсэн үг. Тэр бол жагсаалтанд ямар нэгэн одоо аргаар орсон, магадгүй даргын одоо өврийн хүүхэн байхагч үүсэхгүй. Өнөөдөр та жагсаалтанд байгаа хүмүүс ямар хил ам таталж байгаа, ямар идэхгүй байгаа, ямар боловсралгүй байгаа, ард түмний төлөө хуруугаач хөдлөхгүй байгаа. Энэ байдлыг би хэлээд байгаа. Тийм учраас энийг бид нар ярих ёстой болгоос бүх юм сайхан байна. Одоо бүх юм болж байна. Энийгээр бүгдээ явъя гэвэл над лидийг ярих шиг сайхан юм алга. Тиймээс юмаа сайжруулъя. Шудраг өсөг дэмжээл ард түмнийхээ тал жоохон баялж. Холимог тогтолцоогоор сонгуул хийх гээд байхад нөгөө 12-аас 16 оны жишээ байна шүү дээ. Тоон дотор үсэг зөхөж авсан байхгүй. Тоон дотор дахиад үсэг зөхөж авах хэдэл гэж би айгүйх одоо санаа зовж байгаа гэх юм уу да. Маш цөөхөн хүн амтай энэ Монголд одоо хангалттай 76 гишүүн. Одоо нэмээд тоог нэмээд хөөр 100 108 болгоод ирэхээр нөгөө гарах зардал гэл одоо хөөрхий нөгөө өчнөө улсын төсвөөс идүүлчихсэн тэр улсын төсөв нь одоо бидэнд огт хамаагүй юм шиг өөрсдөө татвар төлдөг гэрнээ өөрөө бүрдүүлж өгдөг гэрнээ тэрэнд хяналт байдаггүй. Ийм юмд парламентын гишүүдээ нэмнэ гэхээр нэг хэсэг бүлгийнх нь бол тунд ургүй байгаа. Яах гээд байгаа. За дараагийн сэдв. Та нартай би нэрийг үзснэ. Нэрээ ер нь их добрыг суугаад исэн чинь. За дараагийн сэдв. Улс төрийн намын санхүүжилт. За энэ бол жилийн өмнөх зүгээр ингэж юу шүү. Одоо энэ хоёр намынхын дарга бол дарга зэргийн солигдсон. За одоо буруу санааг бол танаа намч одоо хэм блэ? Зогт хэрэл. Зогт хэрэл. За танаа намч хэвээр байгаа тийм. Хэвээр байгаа. За эрх хөрх намч нөгөө залуу болсон тийм. За залуу дарга болсон. Биш очрол болсон биз дээ тийм. Намын очрол дарга тийм. За энэ их том сэдв. Сонгуул болох тоолноор улс төрийн намын санхүүжилтийг ярьдаг. Тэгээ одоо яг энэ гишүүд дэмжтээсээ авах юм уу? Эсвэл одоо яг энэ парламентод өөрсдийг төлөөлж байгаа одоо тийм гишүүн одоо тэр сайд дарнаас авах юм уу? Эсвэл одоо улсаас мөнгө одоо хуваарлдаг болох юм уу? Сүүлдээ энэ ч одоо баг улсын хурд суудалтаа намуудад өслүүдэд одоо төсвөөс мөнгө олгодог болж байгаа шиг байна шүү дээ, тийм? Энд ч одоо баг зөвхөн аюу биш. Суудлынхын суудалтай биш. Тэгээ бас нэг хэдэн хувьд хүрснээр бас орчиж байгаа. За тэгэхээр би та дөрөв юу гэж асуух гээд юм гэхээр энэ намын санхүүжилт одоо ингээд мэдээж энэ аудитын газар бол ингээд тайлан гаргаад өгч л байгаа баг. Гэтэ би зүгээр хэд мэдээлэл ажлын хувьд бол ингээд энэ тоонд бол төдийд ихтэй биш байдаг. Би хардаж байгаа юм биш. Энэ бол зүгээр гараж уснал одоо зүгээр нь статистик тоо болохоос биш. Бодит байдал дээр бол энэ тоо бол асар зөрүүтэй байж магадгүй гэж би бодоод байгаа. Тэгэхээр ер нь энэ улс төрийн намын санхүүжилтийг ер нь яг яаж шийдэх ёстой юм болоо те. Мэдээж аливаа нэг хувь хүн байгуулвал ингээд өөрөөсөө л одоо зарлаа гаргаад явдаг те. Нам яах ёстой юм бол те. Заавал тэр намын батлыг өөрлөсөн гишүүд нь одоо тэр сар жилийн хураамжаараа явах ёстой юм уу? Эсвэл энэ намд байгаа тэр томоохон бизнесмэнүүд цаашаа урагшлуулах тэр мотор нь болох ёстой юм уу? Эсвэл одоо сая ярьж штэ ингээд сүүлд ингээд нам болгонд одоо ингээд улсаас ингээд мөнгө хойролдог нь зөв юм жишээ байх юм уу? Энд дээр та дөрөв ямар бодолтой вэ? За нэгдүгээр улс төрийн нам хөрөнгөтэй байх нь яг зохистой юм биш. Яг одоо хөрөнгөтэй. Хоёрдугаар таны ярьж байгаа тэр бизнесмен олигархууд нь улс төрийн намаа санхүүжүүлээд эхлүүл тэр чинь тэгээд нэг олигархын тогтолцоо тэр олигархын төлбөр төлсөөнийх эрх ашигыг хамгаалдаг болоод байна. Тэгэхээр одоо үлдсэн хувилбар нь гэхээр нэгдүгээр тэр гишүүд нь өөрсдөө мөнгө босгох юм байгаа биз. Хоёр тэр төрөөс мөнгө өгөх нь бас буруу биш. Юу гэж байгаа? Тэгэхээр тэрийг нэг улс төрийн тогтолцоогоо барихын тулд тодорхой хэмжээний санхүүжилт улсын төсвөөс өгөх нь бол бас нэг буруу зүйл биш. Одоо нөгж байгаа нь бол нэг буруу биш. Харин хэдийг хүнд өгөх гэдгээ хэр хэмжээ өгөх тэрийг дахиж харах хэрэгтэй байна. За тэгээд 3 дугаар асуудал бол тэр элдв гадаадын санхүүжилтийг ямар нэгэн байдлаар авдаг гэвэл тэрийг бол хорих хэрэгтэй. Зарим гишүүд ч одоо авсан гэд одоо яллах дүгнэлт үлдэж явдаг. Өдөө зөв шүү дээ. Хэн авах гэсэн юм? Болормог хэн тэнчэнээс тэр хүүхдүүдийн хүүхдээс авах гэж хэлсэн. За. Хүүхдүүд авсан нь үнэн л байгаа юм чинь. Тэгээд одоо хариуцлага үлдээх хэрэгтэй шүү дээ. Ямар асуудал байгаа тэр дээр.
За манай намын хувьд бол санхүүжилт бол цахим тэгээд маш бага дүнгээр заавал бишээр өөрөөр хэлбэл ингээд ялангуяа сая 10 жилийн бид нар ой дээр өөрсдийнхөө намын одоо систем дотроо бол их сайн өөрчлөлтүүд хийлээ. Тэгээд та бүхэн энд байгаа хэн бүхэн бас үзэгч нар манай одоо санхүүжилт хин одоо дэмждэггүй гэдэг харуул бүгд ил тод байгаа. Тэгээд би бас санал нэг байна. Ер нь улс төрийн нам бол их хөрөнгөтэй байх эсгүй. Мэдээж үйл ажиллагаа явуулахад бол зардлууд гардаг. Тэр зардлуудыг бол энэ хоёр том нам бол ингээд илт давуу гаргаад яваад байх юм янз бүрийн арга чаргатай болж ирсэн. Тэгэхээр хэрвээ бид нар олон намын тогтолцоог илүү төлөвшүүлээ, олон ургалч үзэл өрсөлдөөнийг нэмэгдүүлэх гэвэл бусад намууд бас оролцох боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Түүний нэг нь мэдээ санхүүжилт. Тэгэхээр энэ төсвөөс тодорхой юм шаардлагуудыг хангасан байдлаар санхүүжүүлж байгааг бол буруу гэж бодохгүй байна. Энэ бол улс төрийн намуудын өрсөлдөөний боломжийг нэмэгдүүлж байна л гэсэн үг. Тэгэхээр ер нь бол товчхондоо бол хөрөнгөтэй байх бол төдийлөн шаардлагатай биш. Хөрөнгөтэй байхын цаана олон асуудлууд гарч ирдэг. Харин энэ санхүүжилтийн асуудлыг бол бид нэр 1-2 хүнээс 1-2 компаниас их хэмжээгээр авдаг байдлаар биш. Одооны хууль дээр бол маш тодорхой заасан. Яг энэ жишгүүд бол болж байгаа. Улам ил тод болох ёстой. Улам одоо хууль дээр заасан шаардлагуудыг харин бид нар хэр сайн биелүүлж байна. Тэрийг л одоо сайн шаардаад явах хэрэгтэй. Цаасан дээр бол бичигдсэн зүйлүүд бол хангалттай байгаа. Тэгэхээр судлаач нар ярьж байгаа энэ тэрийг одоо бодитоор хэрэгжүүлэх, тэрэнд нь хяналт тавьдаг олон нийтийн байгууллагууд, институцүүд маш сайн ажиллаж явах хэрэгтэй. Тийм л. За. Бид нар улс төрийн намын санхүүжилт сонгуулийн хандив хоёрыг холж яриад байна л да. Хоёр тусаад нэгдүгээрт. Ер нь яг хоо би Зүүн Азийн орнуудын Тайланд, Тайван, Филиппин ч юм уу те Япон солонгос гал улс төрийн намуудын дарга нартаа бас нэлээд танилцаж уулзаж найзаж нөхөрж байр саваар нэлээд орж явлаа. Тэгээд ингээ харж байхад хятад хүнээс намч адилхан. Бүгд л яг өмчтэй хөрөнгөтэй л байдаг юм л да. Байшин завтаа дотор хуамтай ажиллаад одоо компьютер юмтай одоо огцоо юучгүй одоо гудамд сайхан байцгаа гэр орондоо байцгаадаг тийм байхгүй. Хэдүүлээ бас нэг тэгж яриад яах юм. Зүгээр эн чинь төрөө байгуулж байгаа процесс тий эн чинь сонгуулаараа байгуулж гин одоо эн чинь улсаа байгуулж байгаа процесс учраас буруу ойлгож байна. Мосгож яах гэж байна. За хоёулаа түрүү ярьсантай та тэр хэмжиглээдсээс нэг ярианд орцохгүй гэж. Тэрс би тэгээд таны юу хэлж болж шүү. Сайн юм болж шүү. Ойр тийм гал халуун болсонгүй. За. Тэгэхээр одоо бол яг хуу тэр нэг намуудыг сөсөө санхүүжуулдаг. Дээрэс нь ер нь бол энэ сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчдийг хүртэл төсөө санхүүжуулдаг практикс байна. Тэр тусмаа парламентын одоо засаглал хөгжсөн үнэхээр одоо тэр парламентын арчил гэдэг хөгжсөн улсуудад тэгээс энэ бол тийм буруу зүйл биш. Үнэхээр одоо бор зүрхээр явцгаа гэдэг одоо бид 30 жил харлаа шүү дээ. Нөгөө жижиг намууд нэшнэж одоо хэдүүлээ тавуулаа нэг нам байгуулад хэдүүлээ улс төр хийх гээд үзье л да. Яста хоншоор биз хизээч тийм байхгүй. Би та дөрөвтэй тийм учраас энд чинь боломжийг олгодог систем байхгүй. Тэгэхээр би ярьж шүү дээ. Тэгээд дайжаа өшөөд сонгуульд нэр дэвшиж байгаа хүн тодорхой хэмжээний санхүүжилт тэрийг бол төрөөс таадаг байх нь буруу. Яг нь төрөө байгуулж байгаа процесс байхгүй. Энийг бид нэг талд нь гараад одоо ингээд яг мэдээж смарт тавьж байгаа намууд байгаа. Би энэ Yon намын жишээ хэлэх гэж байна л да. Yon намын намч өөрийн хөрх аптай шүү дээ. Тэгээд оюун гэрэл даргаар хэлжээс би 16 сая би андуураг бол те 16 сая орчим төгрөгөөр ингээд жилийнхээ үйл ажиллагаа явуулчлаа гэдэг. Айгу смарт тавьж байгаа. Тэгээд ингээд ап дээрс бүх юм харуулсан те манай гişүүдийн тоо манай үйл ажиллагааны зардал ингэж явж ирсэн. Тэгээд бүх тайлын юм өгөө явчихдаг. Тэгэхээр нам болгоны онцлог бас байх шиг байгаа юм те. За тэгэхээр намын санхүүжилт. За хандив гэдэг энэ асуудал бол яг Монголын одоо энэ улс төрийн хамгийн толгой өвдөх асуудал байхгүй. Энийг бид нар шийдээгүй цагт байна шүү дээ тийм ээ. Энийг шийдээгүй цагт Монгол улсын хөгжлийг ярьж чадахгүй бид нар. Би түрүүн хэлсэн ахаад хэлье. Сая нэг ядуу иргэн дээрээ одоо тогтож шүү дээ сонгуульд хэн ялах нь хэн илүү их мөнгө өгөх нь нэг ядуу байх сонирхолтой байна энэ улс төрийн хүчнүүд нь. Тэгээд тодорхой хэмжээний мөнгө өгж гарч ирнэ. Тэр өгсөн мөнгүүдээ яаж олж авахыг мэдж байгаа авилгал энэ улсаас юу хулгайлж болдгийг бүгд нь хулгайлна. Ерөөсөө ийм нийгэмд бид нар амьдарч байгаа байхгүй. Сонгогдохдоо тодорхой хэмжээний санхүүжилт энэ тэндээс гаргаж одоо саналыг аваад гарч ирээд хулгай хийдэг. Ерөөсөө ийм чөтгөрийн тойрогт орсон байхгүй. Тэгээд энийг одоо тэрэн зөв, энэ зөв гэж хэлхийн арга байхгүй. Энийг бол яаж шийддэг гэхээр ерөөсөө нийгэм одоо юу гэдгийг те
нэг улс төрчий ярьж байгаа яриаг сонсдог болсон тэр үед шийд. Түүнээс биш миний хармаанд хэдэн төгрөг хийж гин, хэн их мөнгө хийж гин гэдэг ийм толгой тэр сонгогчдын толгойд байгаа нөхцөлд бол бидний чөтгөрийнхөө тойргоос гарахгүй. Хулгайгаар хийгээд сонгогчдоо хулгайлсан мөнгөнийхөө 10% өгөөд өөртөө 80-90% нөгөөд энэ улс орн ингээд авилгалынхаа 180 орноос 160 далд нь ингээд газар шороо өмхөл хөвчээ. Сонгуулийн үеийн талаар. Тэг сайн тогтцоо сонгогч. 52 энэ бол 52 тойрог байгаад мажоритараар хийгээд үлдсэн 24 суудлын 6 том тойрог болгоод 4 суудл. Муу чинартай яаж нэг өдөр энэ яг ижил маягийн системийг өөр нэрээр хийж байгаа байхгүй. Тэгээ энэ нь одоо хаана хэрэглэдэг юм бэ гэж судалсан чинь 40-од оны сүүлээр хятад хэрэглэж ирсэн. Дараа нь Тайван, Чанхай шивд. Тийм Чанхай шивд хэрэглэдэг. Одоо тэр депутатууд сууж байгаа. Одоо Тайван тэр бүгд депутатууд сууж байгаа. Тэр өөр Монголоо сонгосон депутатууд сууж. Тэр хятад сонгогдсон. Бид ч одоо тийш нүүчээд 40-од оноос хойш сонгогчдод одоо бүх насаараа сууж байгаа. Дараа нь Тайван дэсэн тэрийг үргэлжлүүлж хэрэглэдэг. Тэгээ одоо юу гэдэг нь тэр Тайваныхан гэж ярьдаг юм байна. Шинэ намууд нь одоо хэдэн хөгшин хулгайч гэж бүр нэрлэдэг. Бүх насаараа парламент сууцсан гэдэг. Сүүлд нь Япон солонгосыг нэг хэрэгжүүлсэн үн солонгос. Тэгээд тэр нь бол дампуураад яасан гэхээр эцсийн систем хувь тэнцэл пропорционал систем рүү шилжсэн байхгүй. Яг бол энэ систем нэлээд коррупц бий болгодог юм систем байхгүй. Тэр нь бол Японд харагдаад байна. Тэр одоо баахан коррупц зэрэг бол сая солонгос дээр харагдав. Тайван дээр харагдав. Эцсийн систем яасан гэхээр бүгд тэр сонгуулийн системээ өөрчлөөд пропорционал шилжсэн. Манай дэжин утгаар одоо яг тэр систем. Яг энэ системээр явал яах вэ гэхээр зөвхөн нэг тухайн нутгийн нөхрийг л одоо гаргаж ирнэ. Дээрээс нэг энэ юу гэдэг намуудын дотор нь одоо нам дотор ш. Намуудын хооронд биш. Нэг нам дотор өрсөлдөөн гарах учраас дотроо бүлэглүүд нь хооронд өрсөлдөж. Дараагийн сэдв. За ер нь халуун болж ин тэ явна хэдүүлээ. Юу 76 гишүүн маань 126 болсон тэ. За мэдээж бол парламентын нэг танхимтай. Гэхдээ иргэдийн нууны хүлээлт байсан. Энэ 126 олоолаа болсон учраас бол одоо ингээд нөгөө авилга хулгаан багасна, хүн зуртлаж үгүй болно те. За нөгөө талдаа бас улс орны амьдралаас нэлээд өөдлөх болов гэж бодож байна. 2 жил өнгөрчөөд байна л да. Ойн дээр ирж байна те. Тэгээд одоо энэ зүгээр нэр бүхий гишүүдийн зураг байна л да. Одоо энэ хаврын чуулганаар эргүүлэн татагдах магадaltaй буюу гэмт хэрэгт одоо холбогдсон гэж үзэж байгаа. Зарим прокуророо одоо бүр ингээд тогтоололт аваагүй байгаа, зарим нь чавсан байгаа. Шалтгаан болов одоо жишээ нь үндсэн хууль зөрчсөн гэж байгаа юм. Сонгуулийн сурчлагын өөр одоо хууль бусаар хандив авсан ч гэдэг юм уу. За тэрч байдгаа одоо нөгөө гишүүний ёс зүйн одоо энэ кодо зөрчсөн гэдэг нэр бүхий эмэгтэй гишүүдүүд хэлж байгаа. Энд яг зүгээр тохиолдол хэдэн гишүүдийн зураг байгаа болохоос биш энэ тоо бол нэс их байгаа юм шиг байлаа. За тэгэхээр би танаас үгж асуух гэдэг нь гэхээр сая 24 оны сонгуулиар та нар мэдж байгаа. Энэ нөгөө нэг нам доторх эмэгтэй гишүүдийн квотыг одоо нэмэгдүүлээч гэж зарим босго тогтоосон те 40-с доошгүй байна гэдэг. Одоо 28 оны сонгуулиар ямар дүрмээр явж байгаа. Тэгэхээр бид ийм олон гишүүнтэй болоод байх хэрнээ эргээд нөгөө хэрэг төгт холбогдож байгаа энэ депутатууд ч ингэж бас нэмтэд байх юм биш үү. Тэгээ уул нь хаврын чуулганаар хүлээдчих олон хуулийн төсөл байгаа боловч энэ нэр бүхий гишүүдийг одоо энэ хариуцлага асуудлыг эргүүлэн татах гэдэг ч юм уу энэ цаг хугацаагаа бид их дэмэдүүл үрэх гээд байна л да. Тэгэхээр бид квота нэмсэн байдаг гэтэл яг үр дүн маань хаана байна гэсэн юм асуудал яригдэж байна. За хин эхлэх үү? Таны асуултаар хоёр юм зөрчилтөөд байна шүү дээ. 126 болгосон асуудлыг ярьчих чинь. Тэгээд эмэгтэй гишүүдийн 40% асуудал гарчиж байна те. За тэгэхээр хоёр өөр асуудал юм байна та. За одоо эхнийгээр тустай системтэйгээр яриа. За 126 бол 126 зөв тогтвортой болчихсон зүгээр. Доктортой байгаа нь энэ юм уу? Үгүй энэ. Ингээ бүгд шүүгээ алгаад авах гэдэг үү? Үгүй эднэр цөөхөн байхад энэ талд нь байхгүй бол гэж байхгүй шүү. Цөөхөн байхад эднэр чинь баг 76 дээр эднэр бол баг бүгдээр орж ирсэн байх байсан баг. Яг энэ нөхдүүд чинь. За нэгдүгээр. Хоёрдугаар эмэгтэй гишүүдийн тэр 40% гэдгийг бол одоо гол эсэргүүцэж байгаа нь намаасаа гарах асуудал дээр нь тэр 30-аас 40 болох гэдэг байна шүү дээ. Одоо 28 оны сонгуульд. Тэгээд тэрэн дээр нь эрчүүдийнх нь дунд нь өрсөлдөөн нэмэгдэж байгаа байхгүй да. Тэгэхээр ч бас нэлээд олон хүн байгаа шүү дээ. Яг намын жагсаалтан дээр нь 40% болно. Нөгөө тойрог дээр явж байгаа нь бас эмэгтэй нэмэгдсэн. Цахил төрдөө шалд ордог үйл санал нийлэхгүй юу? Юг? Одоо энэ 76 126 болсон гэдэгтэй. Бүгд зүгээр 126 зөв. За бид нэр дүгнэх хугацаач болоогүй юм. Хөргөн хүүгээ кинонд дэр гардаг л та. Хайдам нөгөө Должин хин хоёр, Дэмбэрл хоёр хоримсны дараа нэг Дэмбэрл нэг аргал түүгээ явж идэг. Тэгэхэд араас нь очиод хилдэг үстэй. Нөгөө найрын ихэн дээр үүтэн хуаар дээлтэй ингээд нөгөө суудаг хүн чинь аргал түүчээд энэ үг гэдэг шиг те. Тэгээ нөхцөл байдал сайжиртаад байгаа юм байна л та те. За.
Тэгэхээр юу би парламентд 3 дахь парламенттай ажиллаж байна. За өнгөрсөн парламент яг энэ сонгуулийн өмнө нэг асуудал орж ирсэн. Би одоо мартчих. Одоо мөнх оргил гишүүн гэдэг манай одоо мундаг парламент гишүүн байгаа шүү дээ. Одоо хаана байна? Юу руу явчихсан уу? Гадагшаа явсан. Тэгээ мөнх оргил гишүүн би тэр асуудлыг мартцсан байна. Нэг асуудал байнгын хорондоор оруулж ирээд батлуулах гад. За ингэсэн нөгөө гишүүд нь цааргалаа. Тэгээ одоо дараагийн парламентээр наадхаа оруулж байна шүү дээ. Одоо бид нар өчнөө асуудалтай байна шүү дээ гэдэг ингээд цааргалсан асуудал гарсан байхгүй. Тэгсэн чинь мөнх оргил гишүүн юу гэж хэлсэн гэж дараагийн парламент энээсээ дордноо. Жишээл одоо юу гэдэг парламент бүрэн дараагийн парламент нь ингээд дордоод байд юм аа. Тэгэхээр наадах чи ойлгох хүн ирэхгүй гэж хэлжсэн. Тэр одоо миний санаанаас гардаггүй. Одоо та нар харалтаа эн чинь хууль батлах энэ ард түмнийхээ төлөө зөв шийдвэр гарах нь битгий хэл өөрийгөө авч явж чадахгүй хүмүүсээр дүүрчлээ шүү дээ энэ парламент. Тэгэхээр 126-ыг зөв үжилж болох юм уу? Би бол эсрэг байна. 76 хүний тооноос шалтгааллахгүй. Парламент 100 байна уу, 200 байна уу хамаа байхгүй. Энд нь зөв зүйтэй хүмүүс л орж ирэх нь чухал байдаг. Мэдлэгтэй боловсролтой хүн түүнээс хармаа түнтгэр хаанаас сулгаас нь хамаа байхгүй. Тийм хүмүүс орж ирэх юм бол энэ ийм байдлаар байх юм бол улс орны хөгжлийн талаар бид нар зүгээр сул хоос үг болчлоо. Тийм л нөхцөл байдал харагдаж байна. Монгол улсын ерөнхийлөгч хууль санаачлах хэрэгтэй. Энэ эрхийнхээ хүрээнд хууль санаачилсан байна. Энэ хууль санаачлахдаа ард иргэд юу бодоод байгааг их хурлын гишүүдэд анхааруулж санал өгж байна гэсэн. Хуулийн төслийг авч үзчихээж би өөрийнхөө байр суурийг хэлнэ. Яг гэвэл энд парламентын засаглалтай орны тухай ярьж байна. Парламентын засаглалын дархлааны тухай ярьж байна. Тийм учраас энэ дээр бол би бол хууль харж, үндсэн хуулиа харж, тэгээд нэг хуулийн төсөл маань яаж боловсруулагдаж орж ирсэн байна. Би тэрийг харж иж байр суурийг илэрхийлнэ. Парламентын гишүүний хувьд би бол өөрөө юу гэж бодож байна гэхээр ард иргэд яг тэгж ярьж байгаа шүү дээ. Ингэж яриад ээ шүү. Ард иргэд чи ийм бодолтой байх шүү гэдгийг лав ерөнхийлөгч их хурлд дамжуулж хэлж өгч байна. Та нар сонсохгүй бол ард түмний өмнөөс би хэлээд өгье. Тэгэхээр энийг бол бид нар анхаарах ёстой. За тэгээд түрүүн бас хэлсэн бид нар шинэ үндсэн хуулиараа юуг оролдоод үзье гэсэн хэрэг парламенттай аль болох олон дуу хоолой оруулъя. Уулна. Тэгээ нэгээс хоёр нам ингээд тэгээ нэг нам голцоо ингээд давмгаалж явсаар ирлээ шүү дээ. Тэгэхээр энийг л болиё гэсэн шүү дээ. Тэгээд түрүүний судлаач нартай бас санал нэг байна. Энэ цаг нь болоогүй бид нар дүгнэхэд арай эрт байна. Энд чинь ядаж нэг 2 терм явчихлаа тий. Тэр хооронд бид нар маш их ажиглал судалгаанууд хийх хэрэгтэй баг. Тэгээ одоо бол ямар ч байсан энүүгээрээ бид нар яваад харин энэ пропорционал дээр одоо намуудыг төлөвшүүлэх. Одоо энэ эхний сонгуул дээр 24 онд мөн л эрт яаран шийдснээс болж улс төрийн намууд төр жагсаалтан дээр алдаанууд гаргасан бол дараагийн сонгуул дээр жагсаалтанд тэр намуудыг сонгохгүй байх магадлал өндөрсөж шүү дээ. Эн чинь өөрөө энэ тогтолцооны сайн чанар нь баггүй. Эн чинь ингээд хүмүүст үр дүн харуулад тэгээд хүмүүс тэндээсээ суралцаад улс төрийн намууд суралцаад явж байна. Тэгэхээр магадгүй одоо энэ олон асуудал толбогдсон намуудын жагсаалтаар орж ирсэн ийм хариуцлагагүй шийдвэр гаргасан намууд хэрвээ байгаа бол тэр намуудыг сонгохоо болчих хэрэгтэй. Тэр хариуцлагатай намуудын тэр жижиг хүчнүүдээс ингээд өрсөлдөөн болоод ороод ирсэн. Магадгүй нөгөө намууд чинь дараагийн 32 оны сонгуульд арай өөр бодолтой орж шүү дээ. Жохон ялагдуулах хэрэгтэй байхгүй бид. Тэгээд энэ чинь өөрөө энэ парламентын арчлалын мөн чанар. Тэгэхээр би миний хувьд бол 126-аараа одоо явуулаад үзүүлээд тэр хариуцлага тооцоод улс төрийн намуудынхын дарганаар нь ялагдсангууд нь өөрчлөгдөд ингээ явах энэ өөр арчлал. Тийм болохоор энийг бид нар бол одоо юу юуг өөрчлөх бол буруу бах. Энэ бол хөгжлийг хойш нь татаад явах бах тийм. 23 оны 4 сард болоо 3 сард хавар би нэг ордонд нэг хилцүүлэгт орж ирсэн. Шилэн намууд гэдэг. Тэн дээр бол манад орчхонд амраа өсгөлийн энэ чинь манлайлаад ингээд ийм
энэ өнцгөл 21 ярьж л да ийм заалтаа өөрчлөх чинь барих чинь сайхан болох чинь гэдэг. Тэн дээр олон нийтийн бараг тухайн хэсгүүдэд орж ирсэн хүмүүс 90 хүн дэмжижээс л да. Би гэдэг ганцаараа ингээд эсэргүүцээд энэ бол тоо өөрчлөлт юу ч нэмэр болохгүй. Жинхэнэ арчлалыг бий болгоё гэж бол ард түмнийхэн дээр төлөөдөг тэр тогтолцоог бий болгоё гэдэг үг хэлж ирсэн. Тэгээд тэр байр суурин дээр одоо ч гэсэн бий байдаг. Одоо яагаад би ингэж ярьж байгаа нөхөр яг би бол гендерийн асуудал дээр тэр эмэгтэйчүүдийн квот 30-40 50 байна. Тэр нэг сонирм биш. Яагаад тэгэхээр Монгол улсад өнөөдөр 3,500,000 хүний чинь 50% эрэгтэй 50% эмэгтэй байгаа шүү дээ. Тэгэхээр эмэгтэйчүүд гэхээр ухаан муутай энэ нэг төр барилцж болохгүй гэсэн үг ерөөсөө биш. Би бол тэр квотонд ерөөсөө ач холбогдол өгдөггүй. Фридрих Полсны одоо нэг ethics theory гэдэг нэг байгаа шүү дээ. Одоо та бусдын төлөө одоо тийм зүрх сэтгэлтэй үнэхээр мундаг хүн байх юм бол улс төрд явж болно гэдэг онол байхгүй. Тэгэхээр тэнд нэг эрэгтэй байна уу, эмэгтэй л байх хэрэгтэй гэсэн тийм байхгүй байхгүй. Тэгэхээр өнөөдөр үнэхээр Монгол хүн үнэхээр мундаг юм бол одоо тэр төрийн төлөө явъя гэсэн тэр сэтгэлтэй хүмүүс нь гарах хэрэгтэй. Гэхдээ энэний өмнө би дахиад хэлье те. Тогтолцоо зөв байхгүй бол одоогийн тогтолцоос явахгүй нэ. Одоо эн чинь төрийн нэр хүнд, тэр сум парламентын нэр хүнд гэдэг энэ давдарч байгаа хэлдэг шүү дээ. Нэр хүнд чинь байхгүй болчиход байна. Нүүрсний жагсаалтын үед тухайн парламентын чинь нийт гишүүдийн чинь 40% нүүрсний болгоод холбогдчихсан биз дээ. Одоо энэ 126 болоод тийм нэр хүндтэй байгаа юм. Нэр хүндийн статистик гараад үзэх юм бол магадгүй 76-аас магадгүй доор нэр хүндтэй байгаа шүү. Та би надад итгэхгүй байж болно. Энэ телевиз үзэж байгаа зүг жирийн ард иргэдээс асуу. 126 нэр хүнд ямар байна вэ? Нэр хүнд нь яагаад юм муу байна вэ гэхээр энэ буруу байгаа учраас ийм муу байгаа. Тийм учраас би одоо шууд гарцыг хэлье тэгвэл гарцын хэлээ болно үстэй. Ард түмэн засаглалын эрхийн нөгөө ард түмэн сонгогддог дээд танхимтай болоо. Намуудаас сонгогддог тэр доод танхимтай байж болно. Гэхдээ тэр нь бол ажлаа хийдэг гэж болно. Энд чинь төр өөр хяналтгүй байгаа учраас юм байгаад байна. Энэ төрийг хяндаг болё. 126 дээр ямар хяналт байгаа? Энд чинь мөнгө тэнгэрлэл орчих. Ямар хяналт байхгүй. Тэгээс энийг хяналттай болгоё гэж би олон жил ярьж байна шүү дээ. Энэ чиглэлээр үл явах шүү дээ. Нараа гишүүний тухайд энэ хуулийг санаачилж байгаа хэрэг огт байхгүй. Нараа гишүүн бид нар өөрсдөө хамтдаа Улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татах хуулийн дээр хамтдаа гарын үсэг зурах гэж байсан. Иргэд олон нийт Улсын их хурлын гишүүдийг бүрэн эрхийн хүрээнд хариуцлага үл тооцогдож байгаад байгаа учраас эргүүлэн татах асуудлыг хуульчлах уугүй гэдгийг сонгуул болгоноор асуудаг. Энэ хүрээнд өнгөрсөн 2025 онд иргэний зөриг ногоо намын нэр бүхий гишүүд мөн Улсын их хурлын зарим гишүүдтэй хамтран Улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төсөл санаачлан бэлдэж байсан. Тэсээ хэдий боловч 2025 оны Улсын их хурлын чуулганы үйл ажиллагаа, засгийн газрын үйл ажиллагаа, улс төрийн намуудын зөрчил, засгийн газар огцорсонтой огцруулахтай холбоотойгоор улс төрийн нөхцөл байдлаас хамаарат өнгөрсөн намрын чуулганы үеэр өргөн барих чийсэн үеийг өргөн барьж амжаагүй. Нөгөө 76-г 126 болголоо гэж ярьлаа л да. Эндээсээ улбаалаад одоо тойргосхээс илүүтер жигсаалтад орж ирсэн гишүүд. За тэр дундаа эмэгтэй гишүүд хил ам таталж эхэллээ. Олон нийтийн сүлжээнд. Сүүлдээ ерөнхийлөгч гэсэн одоо нэргүүлэн татдаг хуулийг санаачилнаа гэж байгаа. Тэгсний зарим нэр бүхий намууд хүртэл бид нар төрүүлээд одоо санаачилсан байсан. Санаачлал өргөн барих гэсэн шүү. Тэгвэл хэрвээ ерөнхийлж ингэж байгаа бол ингээд зарим зүйл залтаа хасааж ерөнхийдөө нэг хууль болгоод ингээд хаврын чуулганаар хилцүүлье гэж байгаа. Тэгээ энэ нөгөө эргээд нөгөө нэг энэ 126 болсон чи ерөн зөв буруу юу гэдэг чинь гарч ирж байгаа. Би одоо нэрийг хэлээж байгаа одоо энэ зурган дээр ингээд гараа явна. Энэ хоёр том намын одоо болон бусад одоос намуудаас нэмэгтэй гишүүдийн асуудал өртөж байгаа. Тэгэхээр та эмэгтэй гэдэг өөрөө сая дурдна лээ тий. Сулаач. Тэгэхээр та энэ дээр ингээ үргэлжлүүл яриул. Тий, ер нь яг эрэгтэй эмэгтэйдээс ч биш байгаа, аль нэг хүстэй биш. Нэг альва ийм багийн ажил олон тал байх тусмаа сайн гэдгийг бол бид нар энэ арчилсан улс тэр суур зарчим дээр явж байгаа болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр ер нь бол олон хүсийн, олон насны, олон мэрэгжлийн төлөөллүүд байх тусмаа сайн л гэдгийг иймд хэрвээ итгэдэг хүмүүсийн хувьд бид нар аль болох тийм diverse гэж хэлдэг энэ олон талт байдлаа л хангах хэрэгтэй. Түүнээс эрэгтэй нь сайн, эмэгтэй нь сайн гэж хэлэх боломжгүй. Энэ бол бид нар энэ дээр бид нар хүн намын хувьд үүн дээр яаж манлайлах вэ гэхээр нөгөө улс төрийн парламентод байгаа эрс бага байгаа хүсийн төлөөллийг их болох санаачлагыг бол гаргаад явж байгааг одоо иргэд мэдж байгаа хүн 50-50 гэдэг. Бид нэр аль болох энэ олон талыг хангах байдал руу чиглүүлэх чиглэлд бол хамгийн одоо өргөн хүрээнд ажиллаж байгаа, бодиттойгоор ажиллаж байгаа улс төрийн хүчин гэж хэлэхээр. Би танаас шууд асуучих. Одоо яг энэ хил амд орооцолдод байгаа хүмүүс бол эрх баригч нам
За бүр ардсан нам, эрийн зэрэг ногоо нам гэж ингээд дурддагдаж байна л да. Магадгүй танаа хүн намаас би зүгээр муу амлаж байгаа юм биш шүү. Зүгээр яг иймэрхүү ёс зүйн ч гэдэг юм уу өөр бусад одоо ингээд танаа жагсаалаар оржсэн гишүүд асуудал толбогдлоо гэхэд танаа нам хариуцлага тооцох уу? Нам чинь бид нар бол маш тодорхой ёс зүйн дүрмтэй, улс төрийн намын өөрсдийн дүрмтэй. Тэр хүрээндээ бид нар бол хариуцлага тооцох ийм чиглэлд маш тодорхой заалтуудтай. Тэр хүрээндээ шийдвэрлээд байна. Одоо их хурлын гишүүнийг эргүүлэн татах юм хариуцлага тооцох гэдэг. Нэгдүгээр ерөнхийлөгчийн санал болгож байгаа тэр хууль буцаж үйлчлэхгүй шүү дээ. Ер нь хууль буцаж үйлчлэхгүй шүү дээ. Тэгэхээр наараа дээр бол энэ асуудал бол яасан ч хамаагүй болно. Дахиад янз бүрийн юм яриад асуудал гарахгүй бол хууль буцаж үйлчлэхгүй. Энэ бол өмнө суур зарчим. Тэгэхээр энийг нэг холиол одоо тэр парламент дээр тэр хууль батлагчвал нарааг буцаагаа татчих юм яриад байгаа юм бол байхгүй шүү дээ. Хариуцлага тооцохгүй. Дахиж юм хууль буцаж үйлчлэхгүй. Харин ерөнхийдөө томоор нарахад бол их хурлын гишүүд дээр ямарваа нэгэн хариуцлага тооцох тогтолцоо юуч байхгүй байгаа нь бол үнэн шүү дээ. Эргүүлэн татах байдаг одоо тэрийг яаж болох юм? Чуулгандаа ирэхгүй Батулаг Лүндэг хичнээн тэр намар бол пялсан те. Тэгээ юу яасан яагаад ч үл харж байгаа байхгүй. Тэр цалингаар нь торгоод билүү яалаа нэг тийм юм байна. Тэрийг нөгөөдгөнд тоолж мэдж байгаа ч байхгүй байхгүй. Тэгэхээр ямарваа нэгэн хариуцлага тооцдог тогтолцоо бол хэрэгтэй. Тэгэхдээ улс төрийн байр суурнаас нь улс төрийн ярьж байгаа юмнаас нь болж хариуцлага тооцож болохгүй тэр ойлгомжтой. Тэгэх нөгөө талаас нь харахад бол одоо нэг хэдэн яригдаад байгаа нөхдүүд байна. Хамгийн түрүүнд Булган Туяа байгаа. Монгол Ардын намын. Булган Туяагийн хувьд бол шүүхийн энэ буруу юм хийсэн гэдэг шийдвэр гарч ийн шүү дээ тэр чинь. Үн цэвлийн цэцээр. Тэгэхээр тэрэн дээр хариуцлага тооцох ёстой гэдэг бол тооцох ёстой л баг. Тооцох ёстой тогтолцоонд байхгүй гэдэг байхгүй юу. Тэгэхээр энэ эргүүл татахыг бол зөв хийх нь бол зөв, яаж хийх нь л асуудал. Тэр парламент шийдэх байх л та. Гуйлахчийн юм надыг оролдоод сайнаа үзэхгүй шүү. Наран баярын тороод бүксийг долоож явж байгаа юм гуйлахчин. Элбээр намайг бичээл, элбээр намайг би мууч сайж төрийн бас өндөр албан тушаалтсан шүү. Намайг тэгж доромжилж, гүтгэж, харлуулж, дээрлэхэж болно гэж бодож байна уу чи? За би энэ ковотыг бол дэмждэггүй. Яагаад гэж одоо эмэгтэйчүүдийг 30 болгоё, 40 болгоё. За дараа нь тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг хэдэн болох гэдэг лээ. Нөгөө цөөнхийг юуны цөөнх гэдэг вүлээ? Цөөнхийг бас оруулах юм уу? Шүү. Ингээд цаашаа үргэлжлэн ш. Нийгэм чинь ганцхан эрэгтэй эмэгтэй хүнээс бий болохгүй шүү дээ. Бэлгийн цөөнхийг хэдэн хувь оруулах ингээд маргаан цаашаа үргэлжлэх байхгүй юу? Гэхдээ эн чинь чадaltaа мэдлэгтэй хүмүүс нь гарч ирж байвал хэдэн хувь байсан ч яа. Яагаад заавал 30 40 байх хэвээр 60 70% байсан ч яа эмэгтэйчүүд. Тэрийг хуулиараа 20% байх хэвээр 30% байх хэвээр 40% байх хэвээр гэдгийг би ерөөсө дэмждэггүй. За үнэхээр хүчтэй эмэгтэй хүн энэ төрд гарч ирээд ямар их гавьяа байгуулж ирсэн бид нар өнгөрсөн түүхэн харахад мэдэн шүү дээ. Мандгацсан хатан байна. Энэ квот мотор гарч ирээгүй. Германы Меркель байна. Төмөр хатагта Англи эн чинь дандаа юм хүчтэй улсууд нь гарч ирж байсан болохоос эдгээр ямар ч квотоор гарч ирж байгаагүй. Харин квот тавьчих юм бол одоо шүүмжлээд байгаа хүмүүс чинь харин олширно гэдэг би хэлэх гээд байгаа. Энэ бол зөндөө маргааны асуудал болно шүү. Эмэгтэйчүүдийг 30% болголоо. Одоо бид нар юунуудаа яах юм цөөнхүүдээ яах юм те нөгөө бэлгийн цөөнхүүдээ яах юм тэр чин дотроо бас олон янз юм байлээ ш. Тэгэхээр тэд нь бүгдэнд нэг хувь гэх юм уу 2 гэх юм уу ийм хачин юм руу ямааргүй байгаа юм. Ямааргүй байгаа. Зүгээр яг ингээд ийм том 30-40% тавьчихаар чинь ингээл нэг нөгөө хэлэхэд яг амьдрал дээр бид нар харж байгаа ш. Нийгмээрээ харж ш. Ямар хүмүүс орж ирж байна гэдэг. За тэгээд би сая харууллаа л да эрх баригч намаас одоо өнцөн хөл зөрчсөн гээл Булган Туяа за сонгуулийн санхүүжилт гээл энэ болормооч гэдэг юм уу те зарны зэрэг ногоо намайг өдрөө харууллаа. Танаа нам одоо ч нэмэгтэй байна. Их олон кейсүүд байгаа. Намын дарагч хүртэл үлээж авч уулзаа сануул өгж явах шиг байлаа. Би нэг хэлсэн юм сандгийг нэг лайв дээр хэлжсэн. Надаар оролдоод нарсанд ордог эсвэл шороонд болгодог гэж хэлсэн юм да. Энэ их хурлын гишүүн би юу гэж ойлгосон бэхээр энэ хүн эрүүгийн гэмт хэргийн маш том гэрч
Би зүйл сэжигтэн. Би энэ хүнийг танихгүй л да. Танихгүй болохоор кейс ярьж байгаа юм тийм. Тэгэхээр зүгээр зүгээр намд хамаагүй гэж хэлсэн юм биш өөрөө. Гэхдээ хамаагүй л тийм. Би атсан нам юм биш. Тийм багшрын төлөөлөл учраас тэгсэн. Атсан нам ямар хамаа байсан. Би багшрын намаа гаргаж ирсэн гэж хэлсэн шүү. Их юм үзэж ин л да эргэл бид нарт их юм үзэж ин тийм. Тэгээ яг зүгээр танаас асууж байгаа зүгээр энэ байж болох юм уу? Яг нэг нөгөө хэлэхдээ байж болохгүй. Наа чи нэг нөгөө хэлэхдээ одоо энэ нийгэмд байна шүү дээ. Энэ усын хурлын гишүүн гэдэг чинь үлгэр жишээ байх хэрэгтэй хүмүүс байна. Хэлж байгаа ярьж байгаагаар өмсөн зүүснээрээ бодлого хэрэгжүүлж байгаагаар ингэ үлгэр жишээ байх хэрэгтэй ус биш. Одоо ийм одоо муухай авиртай, ийм одоо хэлэхгүй хэлдэг ийм хүмүүсийг бид нар сонгочлоо шүү дээ. Одоо бидний яриад байгаа сонгуулийн тогтолцоо чинь ийм хүмүүсийг төрүүлнэ. Өшөө цаашаа явах юм бол өшөөд их болноо. Өшөө их болох гээд өчнөө хүмүүс гүйлдэж байна цааш. За. Энэ кейс дээр субъектив дээр тийгээч гэж бодож байгаа юм. Угүй яг зүгээр би та ягаад миний юмд орохгүй би танаас асууж шүү дээ. Яг энэ юм байна. Энэ Нара энэ Мөхтөе энтрийн асуудал яг ил гараад төрхийг ганц зөр хараал маргаал хэлсэн байлээ. Тэгээд сошиалор ингээл энэ яваад байгаа. Тэгээд тэрийг надад миний хувьд бол би хувийн байр суурь хэлгээ сони биш байгаа. 126 дотор байна шүү дээ. Бүр юу ч хийдгүү, тий? Бүр сураг байхгүй, уугч хилдэггүй, яванд бүр тэр хурлаад аац суудгүй, бүр юу ч хийдэггүй, бүр нэр нь ч мэддэхгүй маш олон байгаа. 40-оос 50 магадгүй 60 70 хүн байгаа. Тэдний бүгдийг болиулах хэрэгтэй байхгүй. Тэдний асуудал байгаа болохоос сая нэг нүүрсний нэг муухай гэрээ хийлээгээ нэг шоглооч тарбины гэрээгээд их хямдхан нүүрсаар өдөр чинь 20 хүн дагаад 20 их хурлын гишүүн явлаа шүү дээ. Тэнд муу юм ч оролцоогүй юм уу? Эдгээр ч бүгдийг татахгүй юм чилээ. Эдгээр чинь ил гараад нэг хараал хэлчихээд байгаа хүмүүсээс долоон дор усаа орлож байгаа хүмүүс тэндүүд маш их бий. Эднийг яагаад бид нар ярихгүй? Юу ч хийхгүй, юм хийн гэж сонгогдож байна. Яагаад ийм байна гэхэд эдгээр чинь ард түмний төлөөлөл биш байхгүй. Би ард түмний төлөөлөл биш зөндөө байна. Гэхдээ би энэ хоёр хүн дээр ингээд жишээ аваад та нүүрс нь уулгаар яриад байгаа. Яг би ингээд би субъектив хариулт өгөөд би субъектив хариулт өгсөн шүү дээ. Та энэ дээр ямар бодлоо? Миний хилдэн эмгтээчүүдийн руудаар яриад ингээд над бол үнэхээр сонирхол алга. Ер нь тэгээд эрэгтэй хүмүүс хамгийн ховж юу ярьдаг, эрэгтэй хүмүүс ч эмгтээчүүд. Би хов ярьсан юм л асуусан шүү дээ. Би ингээд хараад байгаа. Нэмээ яхад хардаа энэ Нараг Мөнхтөяг өөр хүмүүсийн болгон туяач юм байдیں۔ Тэр парламент орсон дээр ялангуяа тэр жагсаалтанд байгаа нөхдүүдийн хариуцлагыг тэр намын дарга генсек хоёр нь хүлээх ёстой шүү дээ. Мөнхтөяа ийм нэг Үлгэрийн Баатрыг оруулчихсан гэдгийг одоо арчилсан намын тухайн үеийн дарга байсан Луугаан Төмөр генсек нь од хоёр үлээ. Тэр хоёр одоо эднэрийг оруулахыг яг одоо ингэж за энийг оруулж байна гэдэг шийдвэр гаргасан эцсийн этгээдүүдэн шүү дээ. Тэднэртэй бас ярих хэрэгтэй байхгүй юу? Энэ нөхөртэй бол одоо Нараг оруулсан дээр бас л ярих хэрэгтэй байхгүй юу? Гэтэ хууль оруулах гэсэн бас. Ерөнхийлөгч. Үгүй тэр энэ нөхөр Нараагаа зөвшөөрж оруулж байгаа юм шүү дээ. Тэр жагсаалтанд хамгийн сүүлийн хариуцлага зурж байгаа нөхөр нь шүү дээ. Тэрийг ярих хэрэгтэй. Тэр намайг хариуцлагатай гэдэг. За одоо яг үндсэн асуудал руу орж байна. Судлаачаа эргүүлэн татах одоо хуулийг ингээд ерөнхийлөгчөөс гадна хэд хэдэн гишүүн намууд хүртэл ингээд бэлтгэсэн байсан гэж яриад байгаа. Гэтэл ингээд яг үүрэг хугацаанд 2 жил буюу талдаа огч явж байгаа. Яагаад 2024 оны 7 сард наадмын өмнө ингээ үүрэгт ажилдаа ороход тэр намрынхаа чуулганд нэг оруулж ирээгүй юм бол одоо болохоор ингээ яг нөгөө саяны Бархуугийн хил дээр ингээ эдэм хүүхнүүд ингээ яангуут нь ингээ гинт ухаарсан юм шиг те би мэдчихсэн би харж ирсэн гэл нэг юм одоо танаа намын хүртэл ингээ яриа сууж л байна те. Тэгэхээр одоо хаврын чуулганаар энэ хуулийн төслийг оруулах нь яралтай гормоор оруулах нь таны та зөв гэж бодож байна. Нэгдүгээрт хоёрдугаар энэ чинь орохоор чинь нэг биш хүний асуудал хүндэгдэх гээд байна л да. Тань чи айгүй олон кейсүүд баг шиг байна. Одоо ингэ түрүү хөдөлөө ярьлаа те. Гişүүд ч гэсэн бас байр суурь илэрхийлж ах шиг байна. Зүгээр та яг хүн намыг төлөөлж байгаа ч гэсэн судлаачныхаа суугийнхаас байр суурь илэрхийлж бас болно шүү дээ. Тийм тэгэхээр бид нар бол парламентын арчилтаа үндсэн хууль дээр маш тодорхой заасан. Улсын хурлын гишүүн гэдэг бол иргэдээс сонгогдоод гарч ирж байгаа шүү дээ. Тэгээд бид нар бол энэ 4 жилдээ нэг удаа хэрвээ муу ажилласан бол цус урсгалгүйгээр инх тайванчаар төрийн эрхийг шилжүүлдэг юм сайхан болсон. Тийм болохоор 4 жилд бид нар тэр сайн муу ажиллахыг хараад дүнгээд тавиад сая судлаачдын ярьж байгаа шиг дүнгээд тавиад тэр муу хүмүүс оруулж ирсэн намуудтыг нь тааруу байна гэж хараад тэгээ дараагийн сонгуул дээр дүнгээд тавиал явах юм бол урт хугацаанд бид нар намууд нь цэвэршээд тэ гаргаж байгаа шийдвэр хэнийг жагсаалтаар оруулах уу хэнийг дэвшүүлэх үү гэдэг нь ингээд сайжрал явдаг ийм тогтолцоо шүү дээ. Намын дэргэдэх think tank-ууд ч гэсэн бол судалгаа ажилтаа хийж байгаа байх. Ажилтаа хийгээд явна. Тийм болохоор зөвхөн таны асуултанд бол энэ бид нар энэ 4 жилд
энэ бол маш их хоёр талтай байхгүй юу. Яг ингээд иргэдийн талаас бид нар өөрсдөө талаас өнөөдрийн яг энэ богино хугацаанд болж байгаа үзэгдлүүд дээр харах юм бол эргүүлэн татах нь зөв юм шиг боловч бүр том одоо үндсэн хуулийнхаа мөн чанараар бол иргэдийн сонгосон одоо хүмүүсийг тэг ганц хоёрхан хүн манайх чи ямар институцтэй байлээ те шууд ингээд өөрчлөөд тэрийг өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлээд явах эрсдэл байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар энийг маш олон талаас нь харах хэрэгтэй тийм. Тэгээ яаж ч утсан хууль эргэж буцаж үйлчлэхгүй шүү дээ. За тэгээ хэрвээ эргүүлэн татах хууль энэ нэг тогтолцоон дээр ямарваа нэгэн хууль нь гараад хэрэгжээд эхлэвэл тэр бол цаашаад их хурлын гишүүд амаа мэддэг болох хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Мэдээж хэрэг тэр устдыг хурлынхаа танхимд одоо юугаа ярих нь бол одоо дүүрсээр байх те. Хинийгаа шүүмжлэнэ үү яана уу? Тэгтээ нийгмийн сүлжээнд гарч ирээд хачаа чим яриад байвал энэ нөхрийг дахиж сонгохгүй л байх хэрэгтэй юм. Сайн хэлж яваад үнэн л дээ. Дахиж сонгохгүй байх. Тэгэхдээ яаж ч утсан нэг юм ямарваа нэгэн арга хэмжээ авдаг тогтолцоо хэрэгтэй нэг үл зайлшгүй хэрэгтэй болоод байгаа юм л да. Арчилсан намаас сонгуульд дэвшээд унсан нэг хэдэн нөхдүүд байна. Чаавс. Би ямар урдуур нь ороод өөрийнх нь суудлыг аваад суучаагүй шүү дээ. Тэр хойно 16 дээр чигсаад Монголын олон мянган багшийнхаа саналын буйнаар л би орсон. Тэрнээс нэг арчилсан намын буйнд ч их хурлд гарсан ч юм байхгүй шүү. Тэгээ арчилсан намын тэр даруулзаад байгаа илэрхч уянга эдэр тэгээ нэр татвал та. Тэгээ өөрөө оролдоо чаддгийм бол. Улсын хурлын гишүүн хэлсэн үгэнд хариуцлага хүлээхгүй. Чуулганы танхимд шүү дээ. Тийм чуулганы танхимд угаасаа тийм хуультай. Тэр нь ч зөв юм байхгүй да. За тэгвэл олон нийтийн сүлжээнд ингэж одоо лайв хийж байгаа, пост комент бичиж байгаа бол яг уу. Одоо тэрийг одоо угаасаа нийтээр харж байгаа шүү дээ. Ямар ёс зүйн хүмүүс бид нар сонгосон юм. Сонгоог бол нөгөө жагсаалтаар ороод ирэхгүй юу. Тэгэхээр энэ бидний яриад байгаа сонгуулийн тогтолцоо чинь буруу байсан байна гэдэг мессеж байхгүй наач. За тэгэхээр эргүүлэн татна гэсэн ийм хуулийг ерөнхийлөгчийн зүгээс санаачилсан гэдгийг бол дэмжиж байгаа. Энэ улсын хурлд гарахаар дураараа дурагддаг, хулгай хийж болдог, худлаа ярьж болдог, хашгирж орилж болдог байж болохгүй байхгүй юу? Энэ бидний өмнөөс хууль батлах гэж орж ирсэн хүмүүс болохоос биш. Тэнд хувийнхаа их ашиг хөөцөлтөд юу гэдгийг одоо төрийн өмчт компанид очиж өөрийнхөө хүмүүсийг тавьж хулгай зилгээдэг ийм жишээ зөндөө байгаа шүү дээ. Саяхан гардаг аюул сайхнаас ахуулаад гих мэтлэнгээр за дээр нь ингээд ёс зүйгүй ханддаг, орилж хашгирдаг ийм байж болохгүй. Эргүүлэн татах хууль заавал байх ёстой. Заавал байх ёстой. Бид нар бурхан сонгож байгаа юм биш. За. Дараагийн сэдв рүү орно хэдүүлээ. За мэдээж одоо ингээд сонгуулийн хаяанд ирчлээ тий хэдүүлээ нэг дурдаал маш хурдан цаг хугацаа болж өнгөрч байна. За Бархуу нэг юм асуулт байна. За. Хар машин гэд нэрлэлсэн. Уул нь чи яг нөгөө нэршил нь бол ингээд санал одоо тий тоолох гэдэг юм уу санал авах төхөөрөмж гэдэг чинь айтайга нэртэй юм л манайх чинь нэг тийм далдын хар малгай гэдэг чинь хар машин дэргээ нэрлэлсэн. Үзэгдэх харагдах одоо шинж төлөөр нь тий. Тэгэхээр энэ нөө сонгуулийн ерөнхий орооч нь дахиад нэг 3-4 мянган ширхэг юм хар машин авнаа. Өмнөх машинууд нь хуучирсан гэдэг одоо мэдээлэл гаргасан байсан. Тэгээд ер нь энэ хар машинаар ингээд санал авч байгаа нь ер нь яг олон улсын шиг мөн үү те юу гэж санаар харж чинь те. Одоо ингээд уламжлалт бид нэг юм хайрцагтай байлаа. Тэ энэ их танил байж те хүүхэд нас 90-ад оны. За одоо бол ингээд энэ ухаалаг юм хар машин болоод хувирчихсан те. Зүгээр энэ санал авч байгаа процесс буюу энэ төхөөрөмжтэй ер нь ямар үзэл бодолтой байдгийг. Ноото ойлгомжтой. Доминий нөгөө чинь өөрөө бичгийн явуулсан 18 хэд 18 онд л бичгийн нэрсэн байдаг шин. Наад машин чинь лиценз дуусаад бид нар ямар ч хариуц хүлээхгүй гэсэн. Тэгээ манайхан ч өөрсдөө монголчлоо тэгээд ажиллаж байгаа тийм юм шүү дээ. Тэгэхээр бол энэ хар машин гэж бид нар нэрлэж байгаа чинь нэг автоматжуулсан систем гэж нэрлэдэг тийм баха. Тэгэхээр энд өөрөө би бол яг зүгээр шинжлэх ухаанч байна. Уг нь энэгээр явдаг бол их сайн байна. Гэхдээ одоо энэ автоматжуулсан системийг хэрэгснээс хойш хил ам маш их тасрахгүй юм байгаагаас үзэхэд бол бид нар нөгөө төврийн аргаар нэг шалгасан болоод тэгээд сайхан жин там боллоо 51 галийн гэдэг. Төврийн арга гэдэг чинь сонгоцсон хитэн машинаар эрсцэвчэн тулгачиж байгаа тэр нэг хайхтрын биш. Бүгдийн шалгаад нэг нэгэнгүү ингэж байгаа зүйлч байхгүй. Тэгэхээр ер нь яг зүгээр би 100-аас дэх сая хүнтэй бол гараар тоолоо болоод байгаа юм чинь гараар ерөөдөө нэг багсаа тоолцоход гимгүү 2000 одоо тэр 8 оны 7 сарын 1-нд чинь нөгөө гараар тоолоход бас бодлоо үсэт цогны хархан дүүрэг дээр бодлоо үсэт ингээд юм гарсан юм байгаа. Гэхдээ тэр үеийг бодоход одоо бас нэг иргэдийн ухамсар улс төрийн намуудын төлөвшөл хэдүүлээ ярьж байгаа юм чинь арай өөр болж байгаа байлгүй дээ. Зөвхөн ингээд юм автоматжуулсан системд хэд
найдах нь бол бас нэг тийм зохимжгүй байхаа гэж би бодож байна. Та ингэж хэлж юм уу? Энэ төхөөрөмжөөр аваад дараа нь араас нь гараар тоол гэж юм уу? Уу яг шууд гараар тоол явуул яасан. Ер нь бол тий. За танаа нам ер нь ямар бодолтой энэ санал авахын процесс буюу энэ төхөөрөмжтэй. Тэгэхээр ер нь энэ арчлалд бол энэ сонгуул төрдөө итгэл ялангуяа энэ сонгуульдаа итгэх иргэдийн итгэл маш чухал байхгүй. Хэрвээ сонгуульдаа итгэхгүй болвол эрүүл маш аюултай. Энэ бол маш аюултай. Тэгэхээр тэр итгэлийг нэмэгдүүлдэг их олон хэлбэрийн нэг нь энэ автомат машин, гараар тоолох гэд ингээд бид нар туршаад явж байгаа. Аль аль дээр нь алдаа оноонууд байна. Зүгээр миний хувьд бол энэ яг манайх шиг улсад бол ингээд энэ ил тод энэ жишээ нь алгоритм нь яаж ажилладаг тий тэр цаана одоо схем тэр хараат бус ажилдаг системүүд нь яаж ажилладаг тэр програм тэрийг хяндаг тогтолцоо нь яаж ажилладаг тэр бүх юмыг ил тод байх хэрэгтэй. Одоо болтол тэр яг ингээд найдвартай маа гэдэг юмнууд бол харагдахгүй. Тэгтээ гэдг нь бид нар бол технологид найдах хэрэгтэй. Технологиг илүү баталж харуулж тий иргэдийн итгэлийг улам баталгаажуулах хэрэгтэй. Гараар тоолох бол бас давхар хэрэглэгдэж шалгагдах хэрэгтэй. Гэхдээ бид нар дангаараа зөвхөн гараараа тоолох юм бол маш олон одоо ловер болдгийг өмнө нь бол зөндөө туршиж байсан. Тэгээ манай хан чинь ямар вүлээ аваад зүхтаан удлаа үний юм. Тэгээд ингээд бантан тэр бол бүр маш аюултай. Харин энэ технологиг ашиглаад энэ big data-нуудыг бид нар дараагийн төвшөнд гаргаж ирэх хэрэгтэй. Одоо бид нар энэ 24 өмнөх сонгуулиудын датануудыг хайхад нарийн задаргаагаараа гарч ирэхгүй байгаа шүү дээ. Бүгдийг ингээд нэгэнт энэ дата байгаа маш олон янзаар бид нар бол задлж харуулж явах хэрэгтэй байхгүй. Тэр юм бол одоо манай сонгуулийн ерхий ороо тэр вебсайт руу орон сүүлийн юмнууд тэр учир дутагдaltaй байна. Тэгэхээр бид нар энийг сайжруулаад явах хэрэгтэй. Түүнээс аль нэгэн дээр нь хэтэрхэд тулшрах биш. Хамгийн чухал юм бол иргэдийн итгэлийг л энэ дээрээ баталгаажуулах хэрэгтэй. Энэ нь бол өөрөө төрийн ажил. Энэхүү төхөөрөмж дараах байдлаар ажилладаг. Нэгдүгээрт уг машиныг шалган баталгаажуулдаг. Санал тоолох төхөөрөмж түүний програм хангамж, сүлжээ болон серверийг хуулийн дагуу туршин баталгаажуулах үйл ажиллагааг тагнуулын ерөнхий газар, кибер аюулгүй байдлын газар, цахим хөгжил харилцаа холбооны яам, үндэсний дата төв болон сонгуулийн ерөнхий хорооны хамтарсан ажлын хэсэг хуулийн дагуу гүйцэтгэдэг. Энэхүү шалган баталгаажуулах үйл ажиллагаанд мөн сонгуульд оролцож буй нам эвслийн ажиглагч болон иргэний нийгмийн ажиглагчид оролцох бүрэн боломжтой байдаг. Хоёрдугаарт санал уншуулахын өмнө болон төгсгөлийн тайланг хэвлэдэг. Санал хураалтын өдрийн өглөө уг төхөөрөмжөд нэг саналын ууц уншуулаагүй бүтсэн дэг тайланг төхөөрөмжөөс өөрөөс нь хэвлэн гаргадаг. Ингээд өдрийн турш сонгогчдын өгсөн саналыг уншуулан цуглуулад 22 цаг санал хураалтыг хааж бүх саналын хуудасны нэгдсэн дүн бүхий эцсийн тайланг хэвлэдэг. Эцсийн тайлан буюу нэгдсэн дүнг төвс өрөвлөө дамжуулах хүртэл бүтэн өдрийн турш уг төхөөрөмж нь ямар нэгэн сүлжээнд холбогддоггүй зөвхөн санал унших байдлаар ажилладаг. 3 дугаар санал тоолгын дүнг давхар хяндаг. Сонгуул бүрийн дараа тодорхой хувьд хяналтын гарт тооллого хийж ирсэн бөгөөд хар машины дүн болон хяналтын тоолгын дүн хоорондоо зөрж байсан удаагүй. 24-ний сонгуул дээр хар машинтай холбоотой нэг хэрүүл болоогүй шүү дээ. Яг одоо ингэчлээ зөрчлөө гэдэгтэй. Энэ сканер гэж түрүүн хэлдэг яг л сканер байхгүй наа чинь. Нэг ухаантай чинь байхгүй юм. Тий. Энэ дээр юм байна уу байхгүй юу? Тий, хар юм байна уу байхгүй юу гэдгийг тэр байшил дээр нь хараад уншиж байгаа. За тэгэхээр гараараа тоож хоорондоо дараа нь шалгадгийг штэ. Шалгаад тулдгийг штэ. Тэр чинь нэг зөрсөн юм ер нь түүхэнд байгаа мó. Нэг ингээ нэг тэр тэгчлээ энэ ингэчлээ гэдэгтэй. Тэгэхээр энэ хар машин бол ямар ч асуудал байхгүй маа. 24-ний сонгуулийн дараа бүүн шалгасан шүү дээ. Хэрүүл болоогүй байхгүй юу? Хэрүүл байхгүй юм. Байх боломжгүй наадах чинь манайх баг 10 хэдэн жилийн өмнө асуулгыг ингэж үзэж ийсэн явж ийсэн. 15 онд ч одоо гээд нүүрсний иргэн нэг мөнхөт чинь ингээл энэ хар машин чи дуурай чи шатаагаал сүүд хийж галзуурж байхгүй юу да. Галзуурж байхгүй юу. Одоо бас 15 жилийн өмнө бид энийг яг асуулга сканерддаг байсан. Бааза бүрдүүлэх. Дараа нөгөө таблетууд гараа тэрийг ашиглахаа болцсон. Тэгэхээр ямар ч асуудал байхгүй нааш айгүй хялбархан байхгүй. За. Энэ хар машиныг сайн мэднэ. Яагаад тэгэхээр би улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байхад энэ хар машин шинээр орж ирж ирсэн. 2015 оног ярьж байна. За тэрнээс хойш 16 оны сонгуул, 20 оны сонгуул, 24 оны сонгуул, 3 сонгуул замжлаа. За ерөнхийлөгчийн одоо 2 сонгуул ингээд 17 21 гэдэг. Ингээд 5 сонгуул
энэ хар машин бол өөргөө гүйцэтгэсэн. Энэ зүгээр ухаалаг биш байхгүй. Зүгээр энгийн сканер байхгүй. Зүгээр тэр хар цэгээ тоолдог. За тэгээд энийг анх орж ирж байхад аюул галзуурсан л да манайхан. Санаж бол хэдэн өвчүүл юун дээр шатаагаа дотор нь хүн хайгаа дотор нь жижиг хүн ороод суудсан байна. Трой мөр шиг үү? Тэгэхээр манай сэтгүүлээд нэг тийм хачим ярмээргүй байна. Тэгэхээр тэрий чинь угаасаа ингээд давхар энэ ялгцсан хүмүүс чинь шүү дээ. Унсан хүн унсан бүх юу гэдэг вүлээ? Шалтгаан хаагаад одоо тэрнээс боллоо, энэс боллоо гэж ярьдаг байхгүй юу? Түүнээс энд бол ямарваа нэгэн тийм асуудал байхгүй. Энийг 5 том сонгуул дамжаад бид нар ингээд эзэмшээд 5 том сонгуул энэ үр шимийн ингээд хүртцсэн. Одоо бид нар ийм яриад ингээд буцаж ухраад хуруугаараа тоолъё, гараараа тоолъё гэвэл бүр утгагүй асуудал байхгүй. Тийм болохоор энэ дээр одоо тийм ярмаар парламентын доод цагийн сонгуул боллоо л тэгээд хатагта таакаж одоо үнэлэхгүй яах вэ? Одоо бид нар тэгээд тэр чинь сонгуулийн дараа бүгд гар алгаагүй бид нар яагаад Японоос өөр юм хийж болдгүй? Яагаар бид нар Япон бид нар бурхан юм уу? Үгүй яа гараараа тоолж байгаа. Яг энэ дээр наадах чинь хэрүүл хийж байгаа тэр нэг хэмд оюу ухаанаар амьдэрдэг чинь Мира юу юм бэлээ нэг нөхөр байна штэ. Тэр нөхрийн хэрэг гаргасан хэрүүл штэ. Өмнө нь нийгмийн сүлжээн дээр чинь энэ ингээд худлаа байна, энэ ийм юм байхад энэ ингэсэн юм яасан. Тэг гараараа тоолдог шалгаалт тэгээд ямар ч асуудал байхгүй. Ер нь онсон хүмүүс ирэх хэлдэг. Яагаад онч вэ гэхээр хар машин л ингэчлээ би ялж ясан л гэдэг байхгүй. Би ялахтаа явж исэн чинь хар машин миний хэдийн юм хулгайлчлаа гэдэг те. Тийм үлгэр шиг нөгөөдгийнх нь софтвер ямар ч асуудал байхгүй. Энэ араа сонгуулийн манай бүртгэлийн одоо нөгөө ажилтнууч манж хон дээр нь тагнуулынхын чинь давхар хяналттай байдаг шүү дээ. Ямар ч тэрийг энэ тэнд нь оруулаад янз бүрийн юм хийх ямар ч боломж байдгүй шүү. Ферварын шалгадаг тэр IT аудит нь хийгдтээ. Тагнуулын ерөнхий газрын тагнуулынхан хяналттай байлгадсан шүү дээ. Түүнээс зүгээр нэг юу гэдэг намын байранд хөвж жагаад яах юм бол бас хардж байна. Энэ ферварын тэгээд IT аудит хийгээд байсан шүү дээ. Тэгээд дотор нь хинчиж ухаантай байхгүй да. Энэ энд байна уу байхгүй юу гэдгийг л тоолдог. За. Нийслэлтийн стадны сонгуулийн тойрогт нөхөр чой болсон Бомцэнд Сэтэн балнаар хөрөлдсөн ирж энэ тойргийн бүх сонгогчдын хамт хэвлэх үйлдвэрийн ажилчин Явагийн Содон дагвын төлөө саналаа өгч байна. Одоо техник дэвшил хэдүүлэн яриа гэж байгаа бол одоо дижитал шилжилтийн одоо энэ үедтэй бид бүхэн чинь магадгүй блокчейнээр илүү авчдаг байх юм л стаж одоо хэдэн жилийн өмнө блокчейнээр аваад эхэлсэн те. Тэр энэ бол тийм шин зүйл биш. Одоо энэ яг нь автомат систем энэ чинь одоо бас л 20 дугаар зууны үеийн те. Энэ нэг айхтар супер моприд бол биш. Ер нь 7800 саналыг гараар тоолцохдоо бүхэл бүтэн улс ингээ залхуураад энд одоо эдрийг ханьж чадахгүй ийм асуудал энэ бас арчаагүй асуудал. Энэ бол арчаагүй асуудал шүү. Яг хоо ер нь бол би гүйцэтгэлээр ярьж байгаа шүү тий. Тэгэхээр ерөөхдөө хамгийн сүүлийн 10 дахь сонгуулийг хэдэн хүрсэн? Сая 600 ярьж өгөө шүү дээ. Тэр хоолын сонгуул ярьж байна. Яг хоо би тэгээ сонгуулаа ярьж байгаа учраас энд чинь 10 дахь сонгууль харамш хэрэглэл байхгүй. Тэгэхээр хэдүүлээ жоох би бол таны ерөөс яриг таслахгүй байгаа шүү. Тий. Та нарыг заяа. Битээ та нар энэ хар машин чингууд за битээ ингэж яагаад за тэгэхээр юу вэ тэгэхээр хэдүүл яах вэ зүгээр одоо ингэ нэгтэй явж байгаа чи одоо ингэ дижитал тон систем руу нэг мөсөн буураг явуул бас бүр сайн байна тий тэгээ одоо зөвхөн гараар тоолохгүй нэг сканерын асуудал энэ бас жоохон нэлээд патетик юм байна а ер нь бид нар одоо энэ би одоо нэг л юм л давтаж хэлэх гээд байхгүй энэ нэг процессын юма тоолох асуудал хүртэл бид нар хийж чадахгүй маргаан дагалуунаас айгүй арчаагүй асуудал байхгүй зөвхөн юм л тоолоход асуудал чинь ер нь бол бид нар угаасаа нэг тогтолцооны асуудлыг иж бүрнээр нь ярихгүй бол сонгуулийн өмнө хууль өөрчилж болохгүй сонгуулийн өмнө гэсээр монголчин сонгуулийн эдийн засгта 4 жилээр банк сонгуул явж байдаг одоо 3 жилээр шахав ерөнхийлөгч сонгуулийг тооцох юм бол тэгэхээр хизээс хуулийг өөрчилж чадахгүй гэсэн үг бидний зоригтой тогтолцоогоо бүрэн өөрчил автоманд энэ төр барьдаг эрх нь өгөхгүй бол ерөөсөө энэ бүлэглэлүүд энэ улс төрийн намууд эд чинь ингээд ховлдож явсаар байгаад энэ улсын орчин бодаа болох нэ гэдгийг би дахин хэлмээр байна. За Бархуугийн хувьд бол ер нь бол энэ хар машинд бол итгэхгүй байгаа. Тэ гараараа тоолъё гэж байна. Сансарын хувьд бол ерөнхийдөө бол бас нэгтлэх ёстой, тэ сайжруулах ёстой гэж хэлж байна шүү дээ. Би бол ингэж хэлж байгаа. Ерөөсөө хүний механик алдаа их байдаг байхгүй юу? Тэгээд ер нь хүн төрөлхтөн хөгжих явцдаа ингээд энэ алдаануудыг багасгаад бүх салбарт ингээд явж байгаа. Тэгэхээр бид нар бол энэ хар машинда итгэх хэрэгтэй. Энэ дээр бол фактуудаа сайн шалгах хэрэгтэй. Яаж ажилдаг бүх юм ил болгох хэрэгтэй тийм энэ дээр бол тийм л байр суурь. За хоёрыг бол би хангалттай сонссон. Хоёр байр суурь ижил байсан тийм. За дараагийн нэг ярих хэвээр зүйл бол энэ хорооны хэсгийн ахлагч гэдэг
нэг ажлын байр гэх үү, мэрэгжил гэх үү, эсвэл нэг намын доод шатны одоо судалгаа гэх юм уу, хуулгаар гэх юм уу, нийгэм янз бүрээр л ярьж байна. Зүгээр та дөрөв зүгээр энэ хэсгийн ахлагчдыг ер нь юу гэж бодъё? Сүүлд эн чинь баг ажлын байр орлоод 20 энэ оны бүр төсөвт хүртэл ингээд салин цаваагийн суулгацсан байна л да. Тэгэхдээ нийгэмд шүүмжлэлтэй тал байна. Одоо эрх баригч намын одоо ингээд намын хамгийн доод одоо юм тий гар хөл болоод ингээд циклд одоо сонгуул бэлдээ явж идэг. Тэрч байтугай одоо хүнсний толон, шахмал түлш, гэрэл захиралгаан, одоо хаалгууд, гудамж талбай тий одоо бүхэл одоо тэр худгийн усыг нүртэл одоо баг зохицуулдаг гэсэн юм яриа. Би мэдэхгүй. Тэгээ ямар ч хүмүүс бол их олон талын байр суурь илэрхийлээд байгаа. Хэсгийн ахлагчтай ер нь их ойрхон байх юм бол ер нь бол их сайхан амьдрна. Хэсгийн ахлагч гэдэг бол ер нь тухайн дээр их барьж байгаа намын одоо судалгааны агент те одоо нэг Путиний нэг гадаад агентын хөл байдаг шүү дээ. Тэр шиг одоо ингээд юм агентууч гэж яриад байгаа те. Тэгэхээр энэ хэсгийн ахлагч гэдэг одоо энэ нөхдөөж ер нь байх нь зөв буруу юу хэрвээ байвал ер нь яг юу хийх ёстой хэтэрхий улс төрсөн мэрэгжил гэдэгтэй санал та нар нийлэх үү. За хаансаглах. Нэгдүгээр энэ хэсгийн ахлагч гэдэг нь татвар төлөгчийн мөнгөөр цалинждаг хүмүүс байгаа юм шүү дээ. Нэг факт. Хоёрдугаар хан энэ нөхдүүдийн ажил үүргийн хуваар нь яг юу үйдгийг. Нэг албан тушаалд байгаа юм чи нэг юм байгаа үү дээ. За тэрнээсээ даваад одоо тэр улс төрийн намын анхан шатны тарих угаагч нарын ажил хийдэг л үнэ. Бас л үнэ. Тэгэхээр байх хэрэгтэй мөгөө гэдэл баг хэрэггүй үстэй. Яг түрүүн тэр дижиталдаг систем одоо юу байдгийг те хэрэгтэй бол хорон дээр очоод тэр хорон дээр нийгэм ажилтнтайгаа уулзаа явчих юм байгаа биз. Энийг тэр эрх барьж байгаа тухайн орон нутагт эрх барьж байгаа намын одоо суртал ухуулаг хийдэг этгээдүүд бол тэр бол бодит. Манай үзүүлэн чинь төрийн захиргааны бүх анхан шатны нэг хэсэг гэдэг нэгж байхгүй шүү дээ учраас тэрийг ахалж байгаа хүн гэхээр ойлгомжгүй субъект байгаа. Би яг нэг хороонд ажиллаж байгаагүй одоо тэр хэсгийн ахлагч нарт нүүр тулж ажил хэрэг явуулж байгаа учраас сайн хэлж үнэхээр мэдэхгүй байна. Над руу бол одоо нэг нөгөө хэлэхэд манай гэрлөө ч юм уу одоо миний амьдардаг газар би хаан уулуур 18 дураар амьдардаг те. Нэг ч хэсгийн ахлах гэдэг нэртэй хүн уулзах юм уу ямар нэг орлого хийж ясангүй. Магадгүй энэ нийгмийн шүлжээ миний ойлголт бол одоо 1600 гаруй хүнийг одоо салинжуулахар боллоо жил гаруй хүмүүс ярьж эхэлсэн шүү дээ. Тэгэхээр зарим нь бол их хүнд хүчээр ажилд нугалдаг гэх юм зарим нь бол одоо Монгол Ардын намын хөлийг бэлддэг юм болсон хүчин гэж ярих юм. Энэ дээр бол үнэхээр би одоо юу шийдэж чадахгүй байна. Хуурчлаарай. За Улаанбаатар хот нэг 850 байгаа. Юунд аймагуудээр бол нэг 900-аад орчим. За 1700-800-аад хүн байна шүү дээ. За энэ хүмүүс төсөө салинж байгаа. За тэгэхээр татвар төлөгчтэй мөнгө гэсэн үг шүү дээ. Бид нар юуны төрийн албаа хаагч бол хуультай шүү дээ тийм үү? Шалгалт өгж шалгалтандаа тэнцсэн хүн элсдэг. Тэгэх юм бол энэ улсуудыг яаж сонгож байгаа юм? Мэдж байгаа юм хин ч мэдэхгүй. Нэгдүгээр. Тэгэхээр өөрөөр хэлбэл энд намын нөлөө ордог гэсэн үг. Хоёрдугаар энэ нөхдөө чинь төсвийн мөнгө ашиглаж хэрэгэлдэг юм байна тийм үү? За тэгээд өшөө энэ дээр шүүмжлэмээр юу хэлэх вэ гэхээр айл эрхэлж хувийн мэдээлэл цуглуулдаг. Энэ бол бас хууль зөрчиж байгаа шүү дээ. Энэ хүмүүс өөрсдөө хууль зөрчиж байгаа гэдгээр мэдэхгүй. Гэхдээ яг шалгаад ингэж үзэх юм бол бүгд шоронд орно. Зураг төрөгч угаалan машин тоолж байгаа шүү дээ. Тэгэхээр айлууд ороод энэ яг зүгээр будаг байхгүй тэр улаан манай намыг дэмжиж байгаа нь улаан, артс намыг дэмжиж байгаа нь цэнхэр. Тэгээд улаан өнгөтэй улсуудаа тэр хорон дээр ирж байгаа юу гэдэг хөнгөлтөө хүнс, хөнгөлтөө хувц сунар, ийш тийшээ явах одоо юу гэдэг амралт зугаалгах гэдэг юм уу ийм юмыг л зохицуулж яадаг болсон. Болчон хүртэл байгаа юу? Зохицуулж яадаг болсон. За тэгээд энэ хүмүүсийг одоо байх ёсгүй гэдэг ийм хууль манай намын хэдэн гишүүд одоо ингээд барай явж байгаа юм байлаа. Өмөрж байгаа улсууд нь бол Монгол Ардын намынхан байлээ ш. Та нар хараа шууд мэдж байгаа. Эдгэр чинь хүнд хүчээр ажил хийдэг. Эдгэр шиг айхтар ажил хийдэг хүмүүс байхгүй. Эдгэр чинь хөлөө эргэтл одоо айл амтыг хийсч одоо энэ 21-р зуунд айл амтыг хийх шаардлага байгаа юу? Манай хорон дээр тий төрийн албаагч болгочих хэвээр. Тий. Статусын өөрчлөлт. Тий. Тэгээ манай хорон дээр одоо юу гэдэг ийм одоо хүн сэрлээ. Та ирээд авчих гэхэд уцгүй нэг ширхэг зайл байхгүй. Тэгэхээр одоо ингэж одоо девангрын юм ярьж худлаа ингэж хөл бэлддэг. Ингэж төсвийн мөнгийг одоо шамшигдуулдаг одоо нэг л хэлбэр байхгүй. Энэ их бүдүүлэг байж боломгүй юм л зүйл байгаа юм л та. Тэг ер нь тэгээд хэсгийн ахлагч гэдэг их тодорхойгүй ажил үүргэн тодорхойгүй ийм төсвийн бидний татврын мөнгөөр цалинждаг. Тэгээ яг нийтлэг иргэдийн одоо дундын одоо ашиг сонирхлыг илэрхийлж гэнэ гэдэг нь ойлгомжгүй. Тэгэхээр бараг хэрэггүй үстэй. Ер нь бол энэ төрийн албанд ажиллаж байгаа ялангуяа анхан дунд
шатанд ажиллаж байгаа хүмүүс аль нэг намыг хамгаалж ингэж ажиллах ёсгүй баг. Ялангуяа манайх шиг юм парламентын арчилтаа бас. Тэгэхээр энэ хүмүүс дээрх тэр хандлагыг бол олон иргэд улс төрийн намууд бас яриад байгаа. Тэгээд ер нь бол хэрэггүй үстэй. Тэгээ энэ дээр нэмээд хэлэхэд хэрв заавал байх шаардлагатай гэж төрд байх хэрэгтэй гэж үзэж байгаа бол төрийн албаа агч болгоод шалгалтаа өгөөл тэгээд дугтаа нордог тэр нөгөө сонгон шалгаруулалтаараа явах шээ. Бас болох хувилбар байхгүй юу? Зайлшгүй тэр одоо хорон дээр сум дээр баг дээр хэрэгтэй юм бол. За, ер нь хилцүүлэг өндөрлөх шатанд орж байгаа. Тэгэхээр одоо би та дөрөөс юу тодруулах гэдэг вэ гэхлээр сонгуул одоо бид нар хийгээд бас суржилж явна. Сурцсан гэж бас хийж болохгүй байна. Гэтэ мэдээж 92 оноос хойш одоо парламент бол ерөнхийлөгч хэд хэдэн сонгуулийг одоо сайн та муутаж гэсэн хийлээ. Бид бүгд өөрсдөө тэрнийхээ одоо гэрчин болоод ингээд сууж юм те. Тэгээ одоо эх жил ингээд төрийн тэргүүнээ бид нар шинээр сонгоно 6 жилийн хугацаатай 28 онд дахин л одоо 4 жилийн хугацаатаар парламентаа бас гаргаж ирнэ те. Тэгэхээр та дөрвийн хувьд одоо яг энэ зүгээр сонгуулийн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа энэ хууль тогтоомж дээр ер нь нэг нэмэрлэлчий гэсэн санаа одоо юу юм жишээ нь юу вэ? Одоо жишээ нь ихэнх улс оронд бол энэ сонгуул дандаа амралтын өдөр болдог. Манайд бол ажлын өдөр болоод байдаг. Тэр нь яг нөгөө яг хүмүүсийн итгэхийг бас нөгөө хамруулах гэдэг шиг байна тий. Өөрөөр хэлэх юм бол нөгөө социализмээс улбаатаагаар нөгөө ажлын өдрөө хүн бас айгүй хүчдэг ч гэдэг юм. Амраачд тийм шүү. Гэхдээ одоо тэгээ манайх шиг юм байна. За тэгээд их сонин жишээ байна л да. Одоо энэ итгэх улс ч одоо хүн амттайгаа нийлээ тэр юм нөгөө баг сар гарan болдог те энэ ч одоо хэдэн сая баг тэр бум хүн амттай тэгээ явж идэг. Зүгээр та дөрөв ингээд яг нэг элементарны санаануудад дэвшүүлээч те. Мэдээж энэ ингээд сонгуулийн хуулийг өөрсдөө шинжлэх дээр бол ингээд улс төрийн намууд ингээд байр суурь илэрхийлдэг л баг. Гэтэ та дөрөвс бас нэг арай нэг өөр олон ургалж үзэл гарч ирэх юм гэж бодоод байна л да. Энгийн мөртлөө маш том дэвшил байж болох үс. Түрүүн та нар ярьлаа AI буюу хиймэл оюунч одоо гараад ирсэн байдаг те. Тэгэхээр энэ дээрээс та нар нэг тэгээ одоо нэгдүгээр одоо том эмийг одоо их хурлын гишүүд мэддэг юм байна. Надтай шууд холбоотой нэг асуудал байна. За. Улсын хурлын сонгуулийн тухай хууль, зөрчлийн тухай хууль дээр сонгуулийн жил судалгаа авахыг хязгаарласан залт байдгийг. За тэгвэл тэнцэнийн заахта сонгогчийн санал татах зорилгоор гэж байдаг. За тэгээ манай одоо сонгуулийн ерөнхий ороо тэр шудраг өрсөлдөөний газар одоо монополи эсрэг газар термитийн нөхдүүд 24 оны хавар одоо манай дээр нэг зөрчил хэрэг нээлээ. 200 сая төгрөгөөр торох гэсэн зорилготой. Тэгээ явсаар байгаа нэг жилийн өмнө 4 ч одоо шүүхээр яваад нөгөөх нь хэрэгсэхгүй болоод таарж байгаа. Судалгаа авах нь сонгогчийн санал татах асуудал биш ээ гэдэг юм дээр хүрч байна. За энэ хуулийг буруу тайлбарласнаас болоод 24 оны улсын хурлын сонгуул орон нутгийн сонгуулийн өмнө иргэд аль нам нэр дэвшигч ямар дэмжлэгтэй байгаа талаар мэдээлдэг болсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгдээрээ тэрнээс нь хуулийн залтнаас нь болгоомжлоод, хуулийн залтыг буруу тайлбарлалтаас нь болгоомжлоод мэдээлэл гаргаагүй. Ардчилсан намын дэмжлэг хэдэн хувь байгаа, ардын намын хэд байгааг хэн ч мэдэхгүй байсан. Сонгон архын дүүрэг Талтан үеийг хэдэн хувийн дэмжиж ийсэн, эсвэл одоо Монгол ардын намын нөхдүүдийг хэдэн хувь дэмжиж ийсэн хэн ч мэдэхгүй орсон. Тэгэхээр энийг бол тодорхой болгоод тэр сонгуулийн хууль, зөрчлийн хууль дээр энийг тодорхой болгох зайлшгүй шаардлагатай. Одоо ганц кейс нь одоо манай тэр нэг кейс байгаа. Тэр дээр нь судалгаа аваад нийтлэх нь санал татж байгаа зорилго бишээ гэдэг дүгнэлт гарсан юм. За. Ямар санаа оноо байна зүгээр нэмэрлэхүүц. Гэтэ маш их дараа нь өөрчлөлт авчрах. Гэхдээ мэдээж төрийн тогтолцооны өөрчлөлттэй хэрэгтэй те. Их тавин замаар гэж хэлсэнтэй. Үцүүлийн реформ хэрэгтэй нэгдүгээр. Тэр засаглалаа нэг бол тэр ерөнхийлөгч бол ерөнхийлөгчийн засаглалаа сонгоё. Нэг бол парламентын засаглалаа сонгоё. Аль ч биш юм хоёрын хооронд өчнөө жил явж байгаа энийг болиё гэдэг шүү дээ. Тэгээд ард түмэн засаглалын эрхийг өгье. Ард түмнээс намуудаас биш. Ард түмнээс сонгогддог тийм дээд тахимтай болъё л да. Энд чинь нэг хяналттай байл. Парламент хоёр тахимтай болъё гэдэг юм тийм үү? Би дийлээд чинь энэ чинь төрийг хяналттай болгох гэсэн нэг л санаа яваад шүү дээ. Дээрэс нь энэ сонгуул дээр ярихад за бүрийн том юм бүр болиё гэж бодъё. Үнэхээр одоо сонирхчгүй толгоонд өргөчгүй бүр тэг хүсэл байхгүй бол энийг түр хойшин тавьчих. Ядахна давын өмнө сонгуул яриа гэж байгаа бол бид нар хэллээ шүү дээ 200 орчим мянган санал ингээд алга болчихдог. Тэрийг дээрэмдээ авчих. Энийгээ болиё л та. Тэр босон оноонуудаа багасгая л та. Энэ 4 5 гэдэг чинь үнэхээр тэр өргөө одоо зөв юм ярьж байгаа. Бас нэг 70 мянган хүн саналаа өгчөж байгаа. Шинэ нэгдсэн хвшил 40 50 мянган хүн саналаа өгчөж байгаа. Тэр үнэн бааз зөв нам ч юм уу. Эсвэл одоо тэр бүгд найрын тох нам 10 мянган хүн саналаа өгчөж байгаа. Тэр ёон нам 10 гаруй 20 мянган хүн саналаа өгчөж. Энэ хүмүүс чинь ингээд юу ч хөө төлөөлөг багц. Тэр төлөө саналаа өгсөн хүмүүс чинь
Энэ парламент сууж байгаа хүмүүс өгөөгүй байхгүй. Тэр чинь жинхэнэ санал гээгдээд байгаа байхгүй. Гээгдүүлээд байгаа ямиг одоогийн сонгуулийн энэ хуулинд хийчихэд гээгдүүлэхгүй байна гэдэг нь жишээ өөр байхгүй. Энийг гадах засах хэрэгтэй шүү дээ. Тэр 4% болиё л та. 3 2 1 болгоё л та. Тэр эвслийн 5% гадах нь 3 болгоё л та. Тэгвэл тэд нар чинь парламент руу орж ирээд парламентын өнгө төрөх чинь арай өөр болно нэрэ шүү. Тэгэхгүй ингээд нэг баахан ард түмний төлөөлөл биш хүмүүс орж ирээд хичнээн хил хам таталж байна. Энэ парламентын нэр хүнд чинь бүр шалаар нэг болцоод байна. 76 байгаа 126 болоод сайжирна гэсэн үлгэр чинь бүр үнэхээр худлаа гэдэг нь одоо баттай болчиход байна шүү дээ. Энэс илүү ямар баталгаа хэрэгтэй. За баярлалаа. За миний хувьд бол тэр сонгуул эхлэх мэт айлаар хийж нөгөө сонгуулийн сурталчилгаа хийдэг хүмүүс гэж байдаг шүү дээ. Энийг л одоо болчвол айл руу орж контакт хийх одоо шаардлага алга шүү дээ. Тэр өөрийгөө сурталчлах юм бол зурагтаар гаргачих болж байна. Юу гэж утсанд нь янз бүрийн одоо өөрийнхөө талаар мессеж явуулчих болж байна. Айлын хаалга зогч ордог, айлуудтай орж контакт хийсэн энэ нөхцөл одоо нэг болох бүтггүй асуудлууд чинь болоод байгаа. Айлд орж ирлээ, гэрээ эзэнтэй уулзлаа. Та манай сонгуулийн сурталчилгааны менежер. Би яаж менежер болох юм гэхээр танад хэдэн хүн байна? 3 хүн байна. Та наад 3 хүнтэй л манай энэ сонгогчийг харь. Тэдэн төгрөгийн гэрээ хий. Ингээ гэрээ хийгээд мөнгөний өгчдөг. Энэ бол бүр ингээд албан ёсоор авилгал өгөхийг ингээд хүлээн зөвшөөрч байгаа байхгүй. Айл руу ордгоо болох хэрэгтэй байхгүй. Одоо эн чинь 21-р зуунд амьдарч шүү дээ. Тэр зурагт телевиз өшөө ямар арга байна? Бүгднгөөр нь тэгээ яг орны өвчнөөр нүүр цайнаад байдаг CCTV байрлуулах юм уу? Гэхдээ яаж болно ш? Тэрийг одоо ямар ч аргаар хийж болно ш. Гэтэл эн чинь ингээд тэр нэг ухуулагч гэдэг нэрээр л аваачаад айл болгонд ухуулагч тавиал, айл болгонд мөнгө тараагаал тэгэл энэ болох бүтггүй юмнууд ч л бий болчиход байгаа. Тэгэхээр тэр контакт айл руу орж контакт ухуулагчаа түрээсэлж ийсэн баг шүү бас. Энийг л засчмаа, энийг л байхгүй ямар санаа байна. Одоо нэг жижиг хэмжээ мөртлөө албан өөрчлөлт авчих үст те санаа. Хоёр том намдаа. Одоо хуулийн л гэж байгаа шүү те. Тий, энэ хуулийн дээр бид нар нөгөө ухуулагч тэдээс илүүгүй байна гэж тэрийгэ цалинжуулна гэдэг юмнууд бол нөгөө мөнгөтэй те ийм талд бол маш хэрэгтэй ашигтай байгаад байгаа. Тэгэхээр бид нар энэ хуулиар энэ мөнгөтэй талыг илүү давуу байдал олгосон байдлыг бол багасгах хэрэгтэй. Хоёрдугаарт энэ сонгуулийн тухай хуулийг ийм үе үе өөрчлөх шаардлагагүй. Бид нар дор хаяж нэг 2 сонгуулийн жил харж датанууд анализ хийх боломжуудыг гаргаж явахгүй бол хүний амьдрал богинохон, нийгэм өөрөө маш хурдан яана. Тэгэхээр бид нар энэ одоо энэ 24 оны үндсэн хуулийн өөрчлөлт бол бас л харьцангуй сайн хэлцүүлэг хийгдсэн шүү дээ. Тэгэхээр одоо бид нар 28 он дээр нэг харж агаад маш сайн шийдвэрүүд гаргах хэрэгтэй. Тэгэхээр 28 он дээр бол бидэрт хангалттай сайн датанууд гарч ирэх байхаа гэж бодож байна. За та. Би нэг жишээ хэлчихье. Тэр контакт байж болохгүй гэдгийг би юугаар тайлбарлах гэж байна гэхээр ухуулагчаас гадна хөдөө айл одоо хөдөө нэр дэвшигч байгаа айл нэр дэвшиж байгаа нэр дэвшигч байна шүү дээ мөнгөтэй хүн айлд очиод хонь худалдаж авдаг. Хонь одоо 200 мянга байж 500 мянгаар худалдаж авдаг. Гэхдээ яаж байгаа юм хэрэг дараа жил ирж авъя. Би танаас худалдаж авсан байхгүй. Гэхдээ нөгөө хүн чинь ойлгож 300 мянгагийн над сонг гэж өгч яана гэдэг. Гихмичлэнгээр айлаар яваал ингээл бүх хонийг баахан хонь худалдаж аваад дараа жил ачна гэж хэлдэг. Нөгөөх нь ирэхгүй гэдгийг нь мэддэг. Над авилгал өгж байна. Тэгэхээр ийм контакт хийдэг худлаа ярьдаг энэ айл амтыг хийдэг энэ юмыг л байхгүй болгож хэрэгтэй байгаа. 21-р зуунд амьдарч шүү гэдэг үү. Энд чинь л одоо хамаг одоо тэр мөнгөний чинь болох бүтггүй юм хийгээд байна гэл би энэ дээр л ингээд санаа зовоод яваад байдаг. За цаг дууссан. Одоо ерөөсөд бүгдэн чинь ингээд нэг минут өгөөд тэгээд ерөнхий дүгнэлтэйгээ дуусгаад яг олон сэдвэр хэдүүлээ ярьлаа шүү дээ. Сонгуулийн тухай хууль, улс төрийн намын санхүүжилт, за тэгээд энэ хаяанд ирсэн 2 сонгуул, жагсаалтын ковот, за тэгээд цаашаа хэдүүлээ бүр хар машин гар аргаар тоолох олон улсын жишгийг хүртэл ингээд ярьлаа тийм ээ. За тэгээд нэг тус бүртээ ингээд та бүхэн өөрсдийнхөө эрхийг эдэлнүүдээ. Судлаач Зоолбаатар. За өнөөдөр нэг 2 цаг хагасвар ярьж байна. Эцэст нь яхад бол нэгдүгээр түрүүн хэлсэн. Сонгуулийн тогтолцоо энэ нэг хуулиа өөрчлөхгүйгээр том өөрчлөлт оруулахгүй жижиг өөрчлөлт магадгүй байх хэрэгтэй байна. Гэхдээ яг тэр тогтолцоог өөрчлөлтгүйгээр 28 оны парламентын сонгуулиа хийх хэрэгтэй. 126-гаар тэр одоо холимог тогтолцоо тэрүүгээр байх хэрэгтэй. Яг сая хэлж байгаа бол үнэн байхгүй да. Хоёрдугаарт за тэр эргүүлэн татах ёстой гэдгийг бол эргүүлэн татах тогтолцоо үүсгэх нь бол зайлшгүй хэрэгтэй. За тэгвэл тэр чинь одоо дахиад давтаж хэлэхэд хууль буцаж үйлчлэхгүй. Наарад аюулгүй байхгүй да тэр чинь. За тэрийг харин одоо тэр улс төрийн байр сууриас нь болж эргүүлэн татдаг юм байж болохгүй.
Харин тэр одоо мэдэхгүй гэмт хэрэг ч юм уу ёс зүй мэдгүй юу гэдгийг тэрийг зөв тодорхойлоод хэн яаж явах уу гэдгийг шударга тогтолцоо үүсгэх нь шаардлагатай л байна. Өөр юм байхгүй яг. За баярлалаа. Доктор даваад урж. За ерөөсөө бидний өнөөдрийн ярьсан сэдв дотор бол 4 чухал асуудал би ярьлаа гэж ингэж харж байгаа. Нэгдүгээрт бол улс төрчдийн хариуцлагын асуудал, хариуцлагын механизм огт байхгүй нь манад. Тэгэхээр энэ хариуцлагын механизмыг яаж бий болгох вэ? Яаж хариуцлагатай байх талаар бид нар бас санаа бодлоо оролдууллаа. Энэ зөв гэж ингэж харж. За хоёрдугаарт бол хандивын асуудал. Хандив, нэр дэвшигчдийн хандив. За нэг нөгөө хэлэхэд одоо шууд хэлээ МСС гээд 3-4 намынхын хүн нам, ардсан нам, Монгол ардын намын одоо гишүүдэд мөнгө өгчөөс ил тод болсон шүү дээ бүгд өөрөө ч хэлсэн шүү дээ би яг гайгүй хүмүүс гэж бодоод өгч. Гэх мэтлэнгээр одоо эн чинь нөгөө шийдвэр гаргадаг мөнгөөр шийдвэр гаргадаг юу чинь одоо ил тод болчлоо. Одоо тэгэхээр энэ хандивын асуудлыг бид нар яаж шийдэх юм байгаа? Энээс яаж зүгтах вэ? Аргаа барсан юм ярьж штэ бид нар одоо ятгатай энэ хүмүүстэй контактлахгүй байх юм. Хоёр дахь асуудал юм. За гурав дахь асуудал бол иргэдийн оролцооны асуудал. Иргэдийг ерөөсөө төлөөлж байгаа төлөөлөл нь бол иргэдийн оролцоог ерөөсөө юунд ч оролцуулахгүйгээр зөвхөн одоо иргэдээс саналыг худалдаж авч гарч ирээд өөрийнхөө хувийн эрх ашигын төлөө ингэ явчихж байна. Энэ гурав дахь том асуудал юм манай сонгуульд. За дөрөв дэх нь бол мэдээж сонгуулийг яаж одоо цэвэрхэн авахын ямар технологи байх ёстой, юу одоо хэрэгжүүлвэл болох ёстой гэсэн ийм дөрвөн сэдвээр бид нар ярьлаа. Тэгэхээр дөрвөн чухал сэдвийг ярьлаа. Бүгдөө өөрийнхөө шийдлийг ярьлаа. Тэгээд энийг хүн болгон сонсож байгаа хүн болгон өөр хүлээж авах байхаа гэж ингэж бодож байна. Их дөрвөн зөв шийдлийг ярьлаа гэж бодлоо. За баярлалаа. Доктор Сансэр. За баярлалаа. Тэгээд бид нар өнөөдөр их чухал сэдв ярьж байна. Тэгэд дүгнэлт хэлэхэд бол ер нь бол энэ сонгуулийн тухай хууль бол нэг 4 жил шууд дүгнждэг асуудал биш гэдгийг бид нар ихэнх нь бас зөвшөөрч байгаа шиг байна. Тэгэхээр энэ 28 оны сонгуулийг бид нар ийм хурдан өөрчилж дахиад энэ дүгнэх энэ боломжийг удаашруулахгүйгээр ингээд 28 онд бас энийг сайжруулаад жижиг төрөний ярьдаг ийм косметик алдаанууд хэрвээ байвал ингээд засаад явах хэрэгтэй. Том асуудлуудыг бол хурдан өөрчлөх шаардлагагүй. Энэ иргэдэд болон улс төрийн намуудад нэг ийм сургууль болох ёстой. Энэ улс төрийн намуудын төлөвшөл, энэ парламентын арчил төлөвшөхөд бас ийм хичээл болоосоо гэж бодож байна. За дараагийн нэг юм бол энэ ёс зүйн хариуцлагагүй гишүүдийг яриад байна шүү дээ. Тэгэхээр энэ бол угаасаа парламентын арчил олон хүнд байдаг л асуудал. 120 сургуулаа гэгэрсэн яг нэг хэвэн байхыг бид нар бол арчил гэхгүй шүү дээ. Энэ донд чи янз бүрийн хүн байж байгаа. Тэгээд байгаа нь байгаад дараагийн иргэд бол ухаантай дүнгээд тавиад ингээд явна. Тэр намд нь харин тавих боломж сая бид нар гарч ирсэн пропорционал тохиолдол. Тэр намуудыг одоо харж байгаа бүгд тий. Тэгэхээр ингээд хариуцлага энэ улам бичээд явах цааш та. Ийм хариуцлагагүй хүмүүс бас ийм байдгийн бэ шүү гэдэг хичээлийг бид нар зааж байна. Энэ бол зөв л гэж харж байна. За баярлалаа. Судлаач Бархуу. Яг хариуцлагын тухаас нэг импичмент гэдэг нэг юм байдаг шүү дээ. Импич хийчлээ гэдэг. Тэгээд энэ бол нөгөө ёс зүйн тухай асуудал байхгүй. Тэгээд импичментээр бол өндөр ёс зүйтэй улс төрчд бол өөрсдөө огцорчдөг. Яг сурвалдаад байдаггүй одоо олон тохиолдлыг одоо яриул энд барагдахгүй. Зүгээр энэ нөгөө Маркс Веберийн хэлсэн үг гэдэг чинь энэ улс төр бол мэрэгжил юм аа гэдэг. Нэгэнтээ улс төрөөр явж байгаа бол уг нь бас нэг улс төрчиг баймаар байгаа. Улс төрч гэдэг чинь бусдын өвөл хэргийг нуруунд дээр үрдөхнийг хэлж байгаа шүү дээ. Бусдын төлөө санаа зовж байгаа. Өөрийнхөө төлөө биш те. Тэгээс өөрийнхөө хар ирсэн хамгаалаад ингээд өөрийнхөө төлөө ингээд хэрүүл хийгээд байдаг улс төрч 126-ын барыг хийх нь байна л да. Тэгээ энийг болох хэрэгтэй гэдэг манай энэ хэд байна хэлээд санал нэг байна. А зүгээр би хамгийн гол том юм нөгөө улиг болтол ярьдаг юм ярих чинь төрийн тогтолцоонд бид нар өөрчлөлт хэрэгтэй. Ард түмэн засгийн эрхийг өгөх хэрэгтэй. Хяналттай төртөө болъё л доо. Энэ хэд намууч бүтэхгүй нэ ард түмнээсээ сонгогддог тэр нэг дээд танхимтай парламенттай болчихъя. Тэгвэл юм чи шал өөр болно нэрээ шүү. Тэгээ төрөө байгуулж байгаа бол тэр нэг жижиг баг төсөвтэй смарт төсөвтэй тэр сонгуул Монголыг хийдэг болчихъя л доо. Энд яриад шүү дээ. Одоогийн сонгуулийн хуулиар чинь та хөрөлсөлтөд багада 800 ухуулагчтай байх хэрэгтэй шүү дээ. Хуулийн тийм шүү дээ.
бидний хинж тэрийг барахгүй байхгүй. Жирийн хүн бол үнэхээр одоо супер том ивент итгэгчтэй юм бол супер том компани захирал бол барахгүй. Жирийн зүгээр нэг улс төрч судлаач эрдэмтэн хөөрхөн эзэж барахгүй байхгүй. Одоогийн хууль нь тийм. Тэгээ бидний хууль одоо бүх сайхан байна. Одоо энэгээр хэдүүл ингээд 10 жил амьдрын байна. Хизээч тийм байхгүй. Бүтээгдэхүүн сайжруулалт байнга явж явах хэрэгтэй байдгийн. Тэр Томас Жефферсон хэлсэн байдаг шүү дээ. Бүр чинь Америкийн нэгдсэн улсын эцэг үндсэн хууль бичсэн хүн. Энэ чинь 10 жил одоо тутамд бараг те энэ үндсэн хуулийг өөрчилж явах ёстой шүү. Энэ нийгмийн энэ хөгжил юмаа дагаад энэ хуулийг өөрчилж явах ёстой шүү гэдэг томчууд хэлсэн байдаг юм аа. Тийм учраас бид нар ингээд нэг юм хийчээд ингээд хараа суугаад байж болохгүй. Байнга өөрчилж явах хэрэгтэй. Ард түмний энэ олон нийтийн иргэдийн эрх ашигт байнга нийцүүлж явахгүй бол одоо бүх өөрчлөлтүүд бүх явж байгаа энэ асуудал чинь дээр байгаа нэг хэдэн хүмүүсийн хувилдааны асуудал хувраад байна шүү дээ. Энэ дээр бид одоо улс төрчид гэж бид ярьж байгаа, судлаачид гэж ярьж байгаа. Үнэхээр сэхэднүүд гэж бодож байгаа зоригтой дуурдаг байх хэрэгтэй, жоохон их оронч байх хэрэгтэй, жоохон өөр энэ хэдийн ядарсан уур монголчуудаа жоохон боддог байх хэрэгтэй байхгүй. Алийн болгон бохим сайхан байна, бүчин болж байгаа. Болж байгаа хаа байгаа. Өг дэвширэнд орлоо. Одоо тав баталтай. 25 онд худалдаа авалтын индекс унаад импорт хүртэл унлаа шүү. Энд чинь бүр хамгийн муу яран тохио шүү. Энэ их макро эдийн засгийн би эдийн засгийн шүний хувьд хэлж шүү. Нэх баярлаад ах зүйлч биш. Энэ 26 онд бүр лавшрын. Тийм учраас бид нар ард түмнээ жоохон боддог байхгүй болол төрийг хяналттай болохгүй бол энэ эдлэг уулгыг зогсоохгүй бол юм сайжрахгүй. Энийг л би хэлээд байгаа юм. За баярлалаа. За тэгээд хилцүүл хүрэлцэн ирсэн та дөрөвтэй дахин талархал илэрхийлье. Өнөөдрийн хилцүүлэгт нэр бүхий намууд бол урилга хургуулсан. Тэгээ 90 гэж хэлсэн боловч тэгээ яг эцсийн мөчд бол далдын одоо хүчин нөлөөлсөн бололтой. За тэр дундаа сонгуулийн ерөнхий орооноос бол би заавал байх ёстой гэж бодсон. Тэд бас бидний мэдээлэл хангах ёстой байсан боловч бас ирсэнгүү. Тэгээд хамгийн гол нь бид санал тавьсан, бүгдэнд нь боломж олгосон. Тэгээд сонголт өөрсдийг нь байсан учраас дараа нь одоо ямар нэгэн гомдол санал байхгүй болов гэж бодож байна. Нэг сайхан хэлсэн. За ямар ч үсэн ардс намаас ирлээ, хүн намаас ирлээ, эвслээс ирлээ. За тэгээд ирээгүй нь бол тарун дурдагц Сэрний зөрөөр ногоо нам байна. Монгол ардын нам байна тийм ээ. За мэдээж нүглийн судлаач байсан. За тэгээ ойрд ямар ч байсан ийм гал халуун те бас ийм хилцүүлгийг уудсан байна. Тэгээ та дөрөвтэй дахин бас баярлаа гэж хэлээ. Тэгээ дараас холбоотой үе тийм ээ. Сайхан байна уу те. За баярлалаа.